Өдрийн мэнд дурсамж таараатай. За энэ удаагийнхаа бичлэгээр та бүгдийнхаа 4 сарын ерөнхий төлөв байдлын уншлагыг хийхэд бэлэн болсон байна. За одоо бүгдээрээ таараад хөзрөөрөө 3 группийнхаа хөзрүүдийг бүгдээрээ гаргаж ирцгээе. Нэгдүгээр групп, хоёрдугаар групп, гуравдугаар групп. За групп сонголтын маань хөдрөд бол гараад ирлээ. За та бүхэн маань эдгээр 3 картыг маш сайн харж байгаад өөрт хамгийн их татагдж буй картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авсансаарай. Нэгдүгээр группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За та бүгдийн сонголтоо хийсэн хөзөртэй танилцъя. За King of Cups гэсэн хөзөр та бүхэн маань сонгосон байна. За тэгэхээр ерөнхийдөө магадгүй нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань илүү нэг юм сэтгэл хөдлөлөө илүү хянах чадвартай, тайван, ухаалаг. За дээрэс нь илүү нэг юм бусдад нэмчин сэтгэлээсээ тусалдаг төрлийн хүмүүс бас нэгдүгээр группийг сонгосон байх магадaltaй харагдчихээн. За одоо бүгдээрээ энерги шалгалтаа хийгээд хэрвээ энерги шалгалт маань тантай таарч ивэл та бүхэн маань цааш нь 4 сарынхаа ерөнхий төлөв байдлын уншлагыг бол цааш нь үргэлжлүүлээ сонсох бүрэн боломжтой. Хэрвээ таны энерги шалгалт маань тантай таарахгүй байгаа тохиолдолд нөгөө 2 групптэй маань бас энерги шалгалтыг нас хамт үзээрэй. Хэрвээ 3 групп маань гурлаа ерөнхийдөө таарахгүй байгаа тохиолдолд та бүхэн маань энэ удаагийн бичлэг маань танд зориулагдаагүй, таны энергитэй надад дамжуулагдахгүй байгаа гэж ойлгоод өөр YouTube бичлэгүүдийг бас үзэх бүрэн боломжтой байгаа шүү. За нэгдүгээр группийн маань энерги шалгалт. За нэгдүгээр группийн маань энерги шалгалтын дээр эдгээр 4 хөзөр маань бол гарч ирж байна. За тэгэхээр нэгдүгээр группийнхны маань энерги шалгалтын дээр гарч ирсэн эдгээр 4 хөзрөө харах юм бол жоохон нэг юм холимог энергийн хөзрүүд гарч ирсэн байна л та. Эхнээс нь ингээд тайлбарлах юм бол ерөөхдөө нэг юм ойрын үед шинэ эхлэл ямар нэгэн зүйлд маш юм урам зоригтой байгаа харагдчихээн. Ерөөхдөө нэг юм те альва зүйлийг хийж үзэх турших те нэг шинэ санаануудаар шинэ боломжуудаар хүрээлэгдсэн. За эсвэл нэг юм шинэ харилцаа бас эхэлж иж бас магадгүй харагдчихээн. Ерөөхдөө нэг юм дотоод эрчим бол маш юм эрч хүчтэйгээр эхэлж байгаа гэдэг энергитэй байна. За тэгэнгүүт хоёр дахь хөзөр маань хатлахлаар ерөөхдөө нэг юм магадгүй шинэ хайр эхэлсэн байх магадaltaй гэдэг бас ингээд 2 өдөр манаас гаргаад ирж байна л та. Магадгүй ойрын хугацаанд хин нэгнтэй дотн харилцаа үүсгэх те. За эсвэл нэг шинэ хүн таны амьдралд орж ирсэн байх магадaltaй харагдаж байна. Хэрвээ үгүй тохиолдолд та бүхэн маань ерөөдөө ойрын хугацаанд ямар нэгэн байдлаар хүнтэй харилцаад заавал хосын харилцаа гэхгүй тийм үү, найз нөхөд, гэр бүл, за ажилч гэдэг юм уу те, хүмүүстэй хоорондын харилцаа, ойлголцол гэдэг зүйл бол маш юм энерги ерөөдөө таарж байгаа байдалтай харагдаад байна. Ерөөдөө нэг тийм муудалцах гэдэг юм уу те, ийм гэхээс илүүтэйгээр хүнтэй ингэ ярилцсангууд альва ажил үйлсэн айгүйх сайн бүтээд ч гэдэг юм уу те. Ерөөдөө нэг юм хүмүүсийг ойлгох, за өөрийгөө ойлгуулах тал дээр ерөөдөө маш юм нээлттэй байгаа гэдэг ийм 2 капсын аяг маань бол гарч ирсэн байна. За тэнгууд 3 дахь хөзөр маань болохоор жоохон ойрын үед жоохон нэг юм сэтгэл зүйн тал дээр жоохон баригдмал байгаад ээж бас магадгүй харагдаад байна. Өөрийгөө жоохон хайрцаглаад за өөрийгөө нэг жоохон те нэг л юм хүрээлэл дотроо байгаад ээж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө жоохон нэг юм эрүүл биш харилцаанаас жоохон холдох хэрэгтэй л гэдэг утгатай хөзөр бол гарч ирдэг л та. Эдгээр хөзрүүдээ ингээ харах юм бол магадгүй хосын харилцаа айгүй тааламжтай, сайн те ингээ хоорондоо ойлголцолтой хэрнээ найз нөхдөй харилцаа эсвэл жоохон юм токсик гэдэг юм уу те ийм байгаад иж магадгүй. За эсвэл найз нөхдөй харилцаа, хамт олонгийн харилцаа айгүй сайн хэрнээ хосын харилцаа нь жоохон асуудалтай ч гэдэг юм уу те нэг юм хит хамааралтай эсвэл нэг юм хит их татагдаад байгаа ч гэдэг юм уу те иймэрхүү байжс магадгүй харагдаад байна. Гэхдээ ерөөхдөө харах юм бол сэтгэл зүйн баригдал за эсвэл нэг юм дотоод өөрсдөө ямар нэгэн зүйлд ингээд нэг юм ойрын хугацаанд жоохон хит хамаарал үүсгээд ээж бас магадгүй харагдаад байна. Ямар нэг юм буруу зүйлдэж болно. Нэг юм тамхич гэдэг юм уу те эсвэл аригч гэдэг юм уу. За шоудах ч гэдэг юм уу те найз нөхдөйгөө хит их гадуур дотор гарах. За эсвэл нэг юм хит юм токсик харилцаанд ерөөхдөө нэг юм гарч чадахгүй ингээд нэг юм зуралдаад байгаа бас энергитэй байж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө нэг юм эрүүл харилцаа руу, эрүүл амьдралын хэв маяг руу ерөөхдөө орох ёстой гэдэг зүйл ингээд таны толгой дотор яваад байгаа хэрнээ тэрийгээ жоохон ингээд биелүүлэхгүй хойш нь тавиад ээж бас магадгүй гэдэг
ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Би ерөөдөө нэг ийм энгийн жишээ авч байгаа ч гэсэн энэ зүйл маань сэтгэл зүйн талаасаа за эсвэл бие махбодын найз нөхөд хүрээлэлч гэдэг юм уу маш олон тайлбартай байгаа. Тэгэхээр ерөөдөө та бүхэн маань намайг тайлбарлаж авах явцад за энийг хэлж ин да гэсэн бас нэг ийм бодолтой төрж иж бас магадгүй. Тэгэхээр ерөөдөө тэр бодол маань ерөөдөө үнэн байгаа шүү, зөв бодол байгаа шүү гэж хэлээ. Дотоод хоолойны бодол. За тэнгүүд дөрөвт хөзөр маань болохоор Page of Pentacles маань гарч ирсэн байна. За тэгэхээр ерөөдөө амьдралдаа илүү нэг юм бодит алхмуудыг хийхээр төлөвлөж байгаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. Ирээдүйд ерөөдөө өсөх боломжтой. Одоохондоо ерөөдөө нэг юм аливаа зүйл ингээд дөнгөж эхэлж байгаа ихэн үе дээрээ явж байгаа гэдэг утгатай хөзөр гарч ирж байна л та. Тэгэхээр ойрын үед өөрийнхөө амьдралдаар нэг юм байр суурь тавих. За юу гэдгийг нэг юм байр машинтай болох ч гэдэм үү те ингээ нэг юм ямар нэгэн шинэ ажил дээр шинэ төсөл эхлүүлэх ч гэдэм үү ямар нэгэн юм суралцах ингээ нэг юм альва зүйлийг ингээ юм шинээр эхлүүлж байгаа одоо энергитэй байгаа хүмүүс маань бол нэгдүгээр группыг бол бас сонгосон бол та зөв группээ бол сонгосон байх нь байна. Тэгээ ингээ харах юм бол ерөөдөө ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлж байгаа энерги бол маш хүчтэй байна. За тэгэхээр шинэ ажилд орж байгаа. За эсвэл шинээр ямар нэгэн зүйл сурахыг хүсэж байгаа тий. Ямар нэгэн байдлаар нэг амьдралынхаа эхний алхмыг хийх гэж хичээж байгаа. Эдгээр хүмүүс бол нэгдүгээр группыг сонгосон бол та бол зөв группээ сонгосон байна. За дээрэс нь ерөөдөө хосын харилцаа дөнгөж шинээр эхэлж байгаа бол бас зөв групп байх нь байна. За тэгээд ойрын хугацаанд ямар нэгэн байдлаар хүмүүстэй харилцаад тий ингээд нэг юм маш ойлгомжтойгоор хүмүүстэй хэл хамаа ололцоод байгаа тий алжилуулс нь бүтээд байгаа хүмүүс бас байж болж байна. Өөрийгөө жоохон нээлттэй илэрхийлдэг төрлийн хувь хүнийхээ тал дээр ч гэсэн тий илүү ийм бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, бусдын яриаг маш сайн сонсдог. За бусдад ингээд ийм чин сэтгэлээсээ тусалдаг төрлийн хүмүүс бас сонгосон бол бас зөв группээ сонгосон байна. За тэгээд дээрэс нь Devil-ийн хөзөр гэхэлэр ойрын хугацаанд сэтгэл зүйн тал дээр ерөөдөө жоохон нэг юм хит хамаарал гэдэг зүйлийг мэдрээд байгаа. За илүү нэг юм эрүүл амьдралын хэм маягтай болохыг хүсэж байгаа хэрнээ одоохондоо арай хийж эхлүүлээгүй байгаа ч гэдэм юм те. За иймэрхүү хүмүүс бас байж магадгүй. За эсвэл таны эргэн тойрон дотор ингээ нэг юм эрүүл биш харилцаатай хүмүүс байгаад байгаа бол за тэдгээр хүмүүсээс хэрхэн салах вэ гэдгийг ингээ бодоод байгаа хэрнээ салж чадахгүй байгаа харилцаатай хүмүүс байгаа бол бас ерөөдөө зөв группээ сонгосон байх магадaltaй харагдаж байна. За тэгээд ямар нэгэн байдлаар нэг юм жинхэнэ тогтвортой зүйл одоохондоо ингээд юм ирээдүйн арай харагдаагүй байгаа ч гэсэн амьдралынхаа суур хэрэгцээ гэдэг зүйлийг те нэг юм хөгжих өөрийнхөө хувь хүн тал дээрээ болон эдийн засаг за ингээд нэг юм гэр бүл ч гэдэм үү тиймэрхүү зүйл дээр ингээд нэг юм хөгжих эхлэлийг дөнгөж тавьж эхэлж байгаа хүмүүс бол бас зөв группээ бол сонгосон харагдаж байна. За нэмэлтээр дахиад 2 хөзөр тий. За тэнгүүд Death болон Queen of Pentacles гэсэн 2 хөзөр маань болохоор доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр нэмэлтээр гарч ирсэн хөзөр маань ч гэсэн яг өхлийн хөзөр маань бас доошоо хараад гараад ирсэн байна. Тэгэхээр энэ Devil-ийн хөзөртэйгөө нэгдээд ерөөдөө харах юм бол нэг юм өөрчлөлтөөс ерөөдөө айгаад өнгөрснийг нэг юм тавьж чадахгүй байгаа энергитэй хүмүүс бас нэгдүгээр группыг сонгосон байх магадaltaй харагдаад байна. Нэг зүйл ингээд дуусах хэвээр байтал ингээд сонжруулаад байгаа те тавьж чадахгүй байгаа. За эсвэл нэг юм харилцаа байгаа бол те аль хэдийн дууссан салцсан гэдэг юм ийм харилцаа байгаа хэрнээ тэр хүнийг одоо хүртэл өгүүлээд санаад ч гэдэг юм те дурсаад байгаа ийм харилцаатай хүмүүс сонгосон байх магадaltaй харагдаж байна. За эсвэл нэг юм сэтгэл зүйн тал дээр илүү хувь хүн талаасаа гэх юм бол ямар нэгэн шинжилтийг ямар нэгэн өөрчлөлтийг те ингээд өөртөө хийх хэвээр байтал яг тэрийг ингээд жоохон сонжруулаад байгаа. За нэг юм хийхгүй те нэг юм өөрчлөлтөөс шин зүйлээс ингээд жоохон айгаад хойшлуулад байгаа хүмүүс бас зөв группээ сонгосон харагдаж байна. За тэгээд Queen of Pentacles маань доошоо харж гарч ирсэн гэхлээр ойрын хугацаанд жоохон өөртөө анхаарал тавихгүй байгаа хүмүүс бас хэрвээ сонгосон бол ерөөдөө зөв группээ сонгосон байх харагдаж байна. Илүү нэг юм өөртөө жоохон хойшин тавьсан. За эсвэл нэг юм аюулгүй байдал ч гэдэг юм уу те нэг юм доктортой байдал нэг юм тайван тухтай мэдрэмж гэдэг зүйл маань жоохон дутагдаад байгаа бол зөв группээ сонгосон байна. За тэгээд ерөөдөө нэг юм өөрийгөө үнэлэмж маань бол жоохон доошлоод сулраад байгаа бол бас ерөөдөө зөв группээ сонгосон харагдаж байна. За тэгэхээр нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань хайрын талаас нь ерөөдөө энерги шалгалтыг харах юм бол шинээр хайр одоо ингээд үүсэж байгаа тохиолдолд те дөнгөж шинэ ингээд хайрын эхлэл тавигдж байгаа тохиолдолд энэ харилцаанаас ямар нэгэн зүйлийг одоо сурч ойлгох ёстой ийм харилцаа байхыг бол харуулсан хөзрүүд бол гарч ирж байна. За хэрвээ ерөөдөө хуучин харилцаатай байгаа бол шинээр сэтгэл хөдлөл те шинэ ингээд догтлолч гэдэг юм уу иймэрхүү зүйл эргээр та хоёрын амьдралд бол орж ирэхээр харагдаж байна.
За тэгээд хэрвээ ерөөхдөө хосгүй те иймэрхүү байгаа хүмүүс маань болохоор нэг юм хуучин харилцааг дуусгах хэрэгтэй байтал шинэ харилцааг ингээд эхлүүлэхдээ ерөөхдөө хуучин харилцаанаас салаад шинэ зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй байтал тэрэн дээрээ жоохон гацаад сунжруулаад байгаа энергитэй хүмүүсээс сонгосон байх магадaltaй харагдчих байна. За тэгээд хин нэгэнд ерөөхдөө татагдаад байгаа ч гэсэн яг нэг юм эрүүл харилцаа мөн үү те хит нэг жоохон хит хамаарал ч гэдэм үү жоохон юм токсик ч гэдэм үү энэ төрөл рүү бас жоохон санааны явагдаад байгаа те нэг юм санаа зовнил гэдэг зүйлийг мэдрээд байгаа хүмүүс бол бас сонгосон бол ерөөхдөө зөв группээ сонгосон байх магадaltaй харагдаж байна. За ингээд ерөөхдөө энерги шалгалт маань бол ингээд дуусаж байна. Хэрвээ танд нэгдүгээр группыг сонгосон та бүхэн маань энерги шалгалтайгаа ерөөхдөө таарсан тохиолдолд цааш нь одоо үргэлжлүүлээд 4 сарынхаа ерөнхий төлөв байдлыг үзэцгээгээрэй. За 4 сарын ерөнхий төлөв байдлын мэргээ. Нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн маань нэгдүгээр сарын ерөнхий төлөв байдал. За 4 сарын маань ерөөхдөө анхаарах ёстой зүйл нь юу вэ? 4 сарын та бүхэн маань анхаарах ёстой зүйл. За хайрын тал дээр зөвлөгөөг нь бас авч үе гэж бодож байна. Яагаад тэгэхээр энерги шалгалтын дээр ерөөхдөө хайрын тухай хайрыг тодорхойлдог хөтөлбөр айгүйх гарсан учраас хайрын тал дээр зөвлөгөөний хөтөлбөрөөс татъя. За ингээд ерөөхдөө таарах хөтөлбөрийнхөө хөтөлбөртэй бол гаргаад ирчлээ. За 4 сарын маань ерөнхий төлөв байдал дээр 5 хөтөлбөр. За анхаарах ёстой гэдэг дээр маань болохоор 3 хөтөлбөр. Хайрын тал дээр 4 хөтөлбөр бол гарч ирсэн байна. За хөтөлбөртөө ерөөхдөө зөв байрлуулаад тавьчлаа. Тэгвэл бүгдийн тавихлаар хөтөлбөр маань ширээн дээр маань багтахгүй байгаа болохоор за эхлээд 4 сарын ерөнхий төлөв байдлаар дээр гарч ирсэн 5 хөтөлбөртэйгээ танилцъя. За 2-ын сава, за Ace of Wands, за тэгээд Hermit-ийн хөтөлбөр, за тэгээд 10-ын сава, 10-ын сэлэм, за тэгээд 6-гийн сэлэм гэсэн ийм 5 төрлийн хөтөлбөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр их арканаасаа төрүүлээд тайлбарлах юм бол ерөөхдөө энэ 4 сард өөртөөгөө ерөөхдөө жоохон нүүр тулахаас зайлсхийх гээд байгаа харагдаад байна. Яг нөгөө одоогийн ерөнхий төлөв байдал дээр маань ч гэсэн ерөөхдөө нэг юм шинжилэлт гэдэг зүйлээс те цухтаагаад байгаа, сунжруулаад байгаа гэсэн энергитэй хөтөлбөр бол гарч ирсэн байсан. Тэнгүүд энэ тэр нэг юм сунжруулаад байгаа зүйл маань 4 сард бас давхрал ерөөхдөө үргэлжлээл явагдаад байхаар харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө зөвлөгөө талаасаа хэлэх юм бол энэ 4 сард ингээд нэг юм өөртөөгөө нүүр тулахаас зайлсхийгээл те шинжилэлт гэдэг зүйлийг өөртөө нэг юм үзэл бодлын ч юм уу те сэтгэл зүйн байдлаар ингээд нэг юм шинжилтийг хийхгүй ингээд сунжруулаад байх юм бол энэ зүйл маань ингээд нэгэн хэвийн амьдралаар ингээд яваад те нэг юм өөрчлөлт шинжилэлт байхгүй шинэ ингээд нэг юм хуудас руу орох хэвээр байталтай тэрлүүг ингээд орохгүй байгаа энерги ингээд даймжраал яваад авах учраас аль болох ерөөхдөө нэг юм наан эрт ирэхлэх тусмаа эрт ерөөхдөө тийм ингээд шинэ амьдрал руу ингээд шинэ юм үзэл бодол бүх зүйл ингээд шинжлэгдсэн энерги рүү орно шүү. Тэгэхээр ерөөхдөө нэг юм хит их өөрийнхөө нэг юм үнэнтэй нүүр тулах ч гэдэм үү тийм өөртөөгөө нүүр тулахаас ерөөхдөө ингээд зайлсхийгээ цухтаад байжс болохгүй гэдэг ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр нэг юм ганцаараа тийм ингээд нэг юм бясалгаад бодоод суух хэрэгтэй байгаа хэрнээ тэрийг ингээд нэг юм цухтаад байгаа өөрийнхөө бодолтой өөртөөгөө нүүр тулахгүй байгаа хүм энерги бол 4 сартал дахиад явагдахаар харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань нэг юм өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сонсохгүй тийм удаатай байвал ерөөхдөө жоохон сөрөг шүү, муу шүү. Тэгэхээр аль болох өөрийнхөө дотоод дуу хоолойг маш сайн сонсох хэрэгтэй ахна байна. За тэгэхээр бясалгал маш сайн хийх хэрэгтэй ахна байна. Тэгээ өөртөө цагийг бас өнгөрөөх хэрэгтэй байх нь байна. За тэгээд нэг юм өөртөө маш сайн ойлголцож, ярилцаж тий яг үнэхээр чиний дотоод хүн чинь яг юу хүсэж байгаа, яг юу хиймээр байгаа гэдэг гэх мэтчлэн зүйлүүдийг ерөөхдөө нэг юм ярилцаад үзээрэй гэдэг ийм зөвлөгөөний хөзөр бол гарч ирж байна. За тэгээд эхнээс нь ахуулаад харах юм бол за 2-ын сава болон за хоёр маань бол хоёулаа зэрэгцээд гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө нэг юм 4 сард магадгүй нэг юм сонголтын өмнө
зогсохоор харагдаад байна л да. Ямар нэгэн сонголт шийдвэр гэдэг зүйлийг гаргахаар харагдаад байна. За тэр нь магадгүй нэг юм шинэ эхлэх хүсэл ингээд те хүсэл эрмэлзэл гэдэг зүйл ингээд байгаад байгаа хэрнээ нэг юм зориун жоохон дутаад байгаа ч гэдэг юм уу те. За дээрэс нь ингээд нэг шинэ зүйл рүү орох гэхлээр те ингээд энэ зүйлийг үнэхээр эхлүүлэх хэрэгтэй юу, үлдэхүү гэл нэг юм дотоод тэмцэл гэдэг зүйл бас явагдаад ахаар харагдаад байна. Магадгүй энэ зүйл маань хосын харилцаан дээр бол те ингээд энэ харилцаагаа дуусгаад урагшлах хэрэгтэй юу. За эсвэл ажлын тал дээр те үнэхээр ингээд энэ одоо хийж байгаа зүйлээ дуусгаад шинэ төсөл рүү орох уу ч гэдэг юм уу. Ингээд нэг юм яах аргагүй л ингээд эхний 3 хүзэр маань хүртэл ингээд нэг юм өөрчлөлт, шинжилэлттэй ингээд нэг юм явагдаад байгаа хэрнээ нэг юм итгэл, зориг гэдэг зүйл маань те ингээд дутагдаад нэг юм эргэлзээ гэдэг зүйл маань айгүй их юм ихсээд байгаа л харагдаад байна л та. Тэгэхээр магадгүй та бүхэн маань өөртөөгөө маш сайн ярилцсны үндсэн дээр өөрийнхөө дотоод дуу хоолойг сонссны үндсэн дээр яг нэг энэ сонголт гэдэг зүйлийг ерөөхдөө хийх хэрэгтэй шүү. Үнэхээр дуусгах ёстой юу? Үнэхээр үргэлжлүүлэх ёстой юу ч гэдэг юм уу те ингээд нэг юм сонголт шийдвэр гэдэг зүйл дээр өөрийнхөө дотоод дуу хоолойг илүү энэ 4 сартаа сайн сонсож шийдвэрээ гаргах хэрэгтэй гэдэг ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За дөрөвт хүзэр маань болохоор 10-ын сэлэн маань гарч ирсэн байна л та. За тэгэнгүүт ерөөхдөө нэг юм 4 сард магадгүй ямар нэгэн зүйлийг дуусгах ёстой л гэдэг утгатай хүзэр бол гарч ирээд байна. Нэг юм хүнд төсгөл те. За магадгүй тэр төсгөлд одоо нэг төсгөл бий болсноор нэг юм сэтгэл зүйн тал дээр маш юм шархлах. За эсвэл нэг юм маш юм өвдөлтийг мэдэрч те маш их зүйлийг бодох ч гэдэг юм. Тиймэрхүү зүйл бас явагдахаар харагдаад байна. Юу гэдэг нэг юм нэг зүйл ингээд бүр мөсөн дуусч байгаа, хаагдж байгаа энерги бас энэ дээр бас давхар явагдаад байна л та. Гэхдээ юу гэдэг энийг ингээд сөргөөр бол хүлээж авах шаардлагагүй. Яагаад тэгэхээр нэг ингээд нэг юм те номны бүлэг ч гэдэг юм уу дуусч ийж дараа чинь шинэ эхлэл гэдэг зүйл маань бол тавигддаг учраас өөрийн үзэл бодлих байж болно. За эсвэл магадгүй нэг юм харилцаа те хосын харилцаа байж болно, найз нөхдөд харилцаа байж болно. Ингээд нэг юм дуусгах хэвээр нөгөө нэг юм энерги шалгалтын дээр гараад байсан нэг юм хит хамааралтай. За эсвэл нэг юм хит таныг буруу зүг рүү явуулаад байгаа ч гэдэг юм уу те. Энэ харилцаанаас ерөөхдөө салнаа, дуусганаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгжээж ингээд нэг юм шинэ эхлэл гэдэг зүйл маань таны өмнө бол гарч ирнэ гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр мэдээж альва зүйлийг дуусгаж байгаа гэдэг утгаараа баг зэргийн нэг юм сэтгэл зүйн байдал маань ингээд шархлах, гэмтэх те маш их бодолд автах ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд бол энэ 4 сард бол явагдахаар харагдаж байна. Тэгэхээр энэ үед бол өөртөө маш сайн ярилцаад яг юуны төлөө инглээ, яг ирээдүйн төлөө те ерөөдөө энэ нэг юм шархалсан энергитэй энэ дуусгаж байгаа энерги юуны төлөө хийсэн бэ? Би ирээдүйнхээ төлөө миний ирээдүйдтэй энэ нэг юм шархалсан ч гэдэм үү энэ нэг юм намайг нэг юм 100% үнэлэхгүй байгаа харилцаа за эсвэл нэг юм дуусгах хэвээр ажил ч гэдэм үү те иймэрхүү зүйлүүдийг энэ нэг юм сэтгэлийн шархуудыг те энэ их юм сөрөг бодлуудыг ирээдүй рүүгээ тээж авч явахгүй тулд ерөөдөө ингээд дуусгаж байгаа шүү дээ гэдэг нэг юм яах гэж дуусгасан бэ гэдэг зүйлээ маш сайн бодох хэрэгтэй байх нэ. Тэгэх юм бол ерөөдөө маш сайн хангалттай даваад явахаар бол харагдчихээн. За тэгээд хамгийн сүүлийн хөзөр матлаар 6-гийн сэлэм гэдэг хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр яах аргагүй л хүнд үеийг орхиод урагшлах энергитэй хамгийн сүүлийн хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр илүү тайван, илүү дээр газар руу ингээд шилжнэ гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгээ ерөөдөө нэг эдгэрэх замдаа орж эхэлнэ гэдэг ийм хөзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй 4 сарын ихэнх үед ерөөдөө жоохон нэг юм энерги нэг юм ирч хүч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд маань жоохон сулраад за яг нэг юу хийхээ мэдгүй те жоохон эргэлцсэн байдал дээр өөртөө маш сайн ярилцсны үндсэн дээр ямар нэгэн зүйлийг дуусгаж те нэг юм шинэ хаалга нээснээр ерөөдөө тэр хаалга руугаа маш амжилттайгаар урагшлана л гэдэг ийм энергитэй хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ихэнх үедээ баг зэргийн хэцүү ч гэсэн те жоохон сэтгэл зүй жоохон дарамттай ч гэдэг юм уу те жоохон нэг юм хүнд үеийг туулах ч гэсэн төгсгөл буюу 4 сарын сүүл гэхэд ерөөдөө тэр нэг юм гацсан энергиэсээ хангалттай гараад урагшлахад юм хөдөлгөөнд шилжээд явахаар л харагдаад байна. За тэгэнгүүт 6-гийн сэлэн маань ерөөдөө би ингээд сэтгэл зүйн байдлаас хувь хүнийх нь байдлаас ерөөдөө эдгээр хөзрүүдээ бол тайлбарсан. За тэгэнгүүт 6-гийн сэлэн маань давхар ерөөдөө нэг юм шилжилт хөдөлгөөнийг бас илэрхийлсэн хөзөр байдаг учраас магадгүй энэ 4 сард ямар нэгэн байдлаар наашаа цаашаа явах гэж төлөвлөж байгаа тийм орон байраа нүүх ч гэдэг юм уу. За эсвэл өөр гадагшаа дотгошоо явах ч гэдэг юм уу тийм иймэрхүү зүйлийн талаар бодож байгаа хүмүүс байгаа бол энэ зүйл манаас бүтэх магадлал маш өндөртэй харагдаад байна. Ерөөдөө нэг юм шилжилт хөдөлгөөн наашаа цаашаа нүүж суух ч гэдэг юм уу тийм шинэ орчин руу орох ч гэдэг юм иймэрхүү энергийн хөзөр бол гарч ирсэн байна. За одоо бүгдээрээ анхаарах ёстой зүйлийнхаа хөзрүүдтэй танилцъя. За Page of Wands. За тэгээд
9-ийн сэлэм, за тэгээ world гэсэн ийм 3 хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэхээр page of wands маань болохоор ерөөдөө альва зүйл энэ 4 сард хэд их яарахгүй байхыг анхааруулж байгаа хөзөр байна. Ялаа нэг юм зориггүй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй. За дээрэс нэг юм яарахгүйгээр илүү сайн төлөвлөх хэрэгтэй. За тэгээд хит их нөгөө нэг юм ирч хүч гэдэг зүйл маань ихсээд яг тэрүүгээр нэг юм хит юм сэтгэл хөдлөж хийх юм уу. За тэрэн дээр нэмэгдээд ирч хүчтэй нэг юм иймэрхүү зүйлүүдээс болоод нэг төлөвлөгөөгүй нөгөө нэг тархиараа төлөвлөсөн тийм биш алхам бас хийч хүдэ гэдгийг анхааруулсан ийм хөзөр бол гарч ирж байна. За тэгэнгүүт хоёр дахь хөзөр маань болохоор ерөөдөө нэг юм санаа зовнол хит их бодол гэдэг зүйл бол энэ 4 сард бол нэлээд явагдахаар харагдаад байна л та. Тэгээ бодит байдлаас илүүтэйгээр толгой доторх нөгөө нэг юм айдас, нөгөө нэг юм хит их юмыг ургуулж бодох ч гэдэм үү те. Энэ зүйл бол ингээд энэ 4 сард бол хамгийн том дайсан шин шүү гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ 4 сард бол хит их зүйлийг бас ургуулж те ингээд нэг юм бодохоос ерөөдөө зайлсхийх хэрэгтэй байх нь байна. Ерөөдөө нэг юм бодох ёстой зүйлээ те. Ерөөдөө ингээд харах юм бол хит их зүйлийг тургуулж бодох нь бас сөрөг талтай. За бас хит их бодохгүйгээр төлөвлөх нь тэгээд ямар ч төлөвлөгөөгүйгээр ямар нэгэн зүйлийг хийх нь бас аюултай харагдаад байна. Тэгэхээр маш юм баланстай энэ 4 сарыг бол өнгөрөх хэрэгтэй гэдэг хөзөр бол гарч ирж байна. За тэгээ 3 дахь хөзөр маань болохоор world-ийн хөзөр гарч ирсэн. Тэгэхээр яхаарахгүй л нөгөө нэг юм дуусгах хэвээр зүйлэл та бүхэн дээр маань бол байгаад байна л да. Нэг юм дуусгах хэвээр харилцаа, заах хэвээр харилцаа, найз нөхдийн харилцаа, за эсвэл нэг юм дуусгах хэвээр бичиг баримтны ажил гэдэг юм уу те, ажил нэг юм ажлаа дуусгах шин зүйл рүү эхлэх гээд байдаг. Тэрийг ингээд дуусгаж өгөхгүй ч байгаа ч гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ 4 сар тэр зүйлийг дуусгах хэрэгтэй байх нэ, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх нь байна. Хуучин зүйлтэйгээ ерөөдөө зуултаад авах хэрэггүй гэдгийг юм анхааруулсан ийм 3 хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө анхааруулах гол 4 сарын маань зүйлүүд болохоор сэтгэл зүйн дарамт гэдэг зүйл маань те ингээд бодит бишээ ингээд сэтгэл зүй те ингээд нэг бодол гэдэг зүйлээрээ л танд ингээд үүсгээд байгаа учраас илүү нэг юм бодит байдлаа хараад илүү нэг юм тайван, илүү нэг юм те хит их зүйлийг ургуулж бодохгүй байх, өөрийгөө сэтгэл зүйн дарамтанд оруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байх нь байна. За тэгээд ямар нэгэн зүйлийг дуусгах ёстой цаг нь бол ирсэн байгаа учраас ерөөхдөө энэ тал дээр маш сайн анхаарад дуусгах тал дээр илүү ажиллаад өгөх хэрэгтэй байх нь байна. За тэгэнгүүт бас нэг page of wands маань ингээд world-тойгоо хамааруулаад харах юм бол дуусгах ёстой зүйл байгаа. Энийгээ дуусгах ёстой. Гэхдээ шинэ зүйл рүү орохдоо нэг юм бэлтгэлгүй орох жоохон эрсдэлтэй байгаа учраас энэ хуучин зүйлээ дуусгаж явах явцдаа одоо шинэ ирээдүгээ те шинэ эхлүүлэх зүйлээ бас юм төлөвлөж явах ёстой шүү гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй ажлын тал дээр ингээд нэг ажлаа дуусгаж идэг. Нөгөө ажлаа яг дуусгасан чинь шинээр эхлүүлэх юм одоо те тэр төслөөч гэдэг юм ингээд санааг нь олоогүй байх ч гэдэм үү те иймэрхүү бас эрсдэл байгаад байгаа учраас энэ зүйлээ дуусгасны дараа за энэ ажлаа дуусгасны дараа би чинь дараа нь юу хийх вүлээ. За би энийг дуусгаж явах явцдаа ерөөдөө дараачихаа зүйлийг олох ч гэдэм үү те нэг юм эрсдэл гэдэг зүйлийг бэлтгэлгүй нэг юм аливаа зүйл рүү үсрээд орохоос гинтийн зүйл рүү үсрээд орохоос бас ерөөдөө зайлсхийгээрэй гэдэг ийм утгатай хөтөлбөр бол гарч ирсэн байна. За хайр дурлалын тал дээр болохоор гарч ирсэн хөтөлбөрүүд маань болохоор magician. За тэгээд 7-гийн аяга, 8-ийн сэлэм. За тэгээд 9-ийн саваа маань гарч ирсэн байна. За тэгэхээр би ерөөдөө хөтөр дээрээ 3 хөтөр дарааллаад доошоо харсан тохиолдолд ер нь бол дээш нь харуулж мэрхэн хийдэг. За тэгэхээр хайрын тал дээр зөвлөгөө ингээ харах юм бол энэ 4 сард ерөөхдөө нэг юм өөртөө маш сайн ингээд хайрын тал дээр те ингээ хостой бол за ингээ нэг санаачлагыг ерөөхдөө өөртөө авах хэрэгтэй харагдаад байна. Ерөөхдөө өөрөө нөхцөл байдлыг нэг юм бүтээх чадамжтай те нэг юм нөгөө талынхаа хүнийг нэг юм болзоонд дуудах ч гэдэг юм уу те ингээ сайн сайхан үгийг хэлэх ч гэдэг юм уу те ерөөхдөө нэг юм харилцаагаа урагшлуулах ямар нэгэн зүйл дээр өөрөө нэг юм бүтээх чадaltaй чадвартай гэдгээ харуулад те нэг юм өдөөгч нь байгаараа гэдэг утгатай хөзөр бол гарч бирж байна. Одоо тийм одоо мессеж орж ирж байна. За тэгээд хоёр дахь хөзөр маань болохоор 7-гийн аяга маань гарч ирсэн. Тэгэхээр магадгүй жоохон сингл хүмүүст маань энэ 4 сард бол маш олон төрлийн сонголт гэдэг зүйл гарч ирэхээр харагдаад байна. Тэгэхээр магадгүй 1 2 3 ч гэдэм үү те нэг юм шинэ хүн гарч ирэх. За тэр дунд жоохон төөрөлдөг ч гэдэм үү те. Яг аль нь үнэхээр нэг юм жинхэнэ хүн юм бэ? Аль нь ингээд жоохон хийсвэр төрлийн ч гэдэм үү нэг юм худлаа амлаж байгаа хүн бэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй байх нь байна. За тэгээд
8 сэлэн маань гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө нэг юм жоохон өөрийгөө жоохон юм хориод байгаа л харагдаад байна л та. Жоохон болохгүй гэсэн бодол те таныг ингээд бариад байгаа харагдаад байна. Тэгэхээр энэ яагаад ч мэдгүй надад юм хосгүй хүмүүсийн тал дээр нэг юм шинэ харилцаа эхлүүлэх тал дээр өөрийгөө жоохон хойшин татаад байж бас магадгүй харагдаад байна. Шинэ одоо харилцаа эхлүүлэх гэхлээр нэг болж өгөхгүй бодлороо те за болоогүй байх, цаг хугацаанд болоогүй байх гэдэг юм уу. За энэ хүн биш байх гэдэг юм уу. За эсвэл би өөрөө болоогүй байх гэдэг юм уу те. Нэг юм хориг гэдэг зүйлийг жоохон өөртөө үүсгээд байна. За магадгүй өмнөх одоо харилцаанд авсан сэтгэлийн шарах гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүдээс болоод яг юм шинэ харилцаанд нэг юм өөрийгөө бариад байгаа энерги ерөөхдөө энэ 4 сард бас явагдахаар харагдаад байна. Тэгэхээр аль болох өөрийнхөө энэ бодлын хүлээснээс өөрийгөө маш сайн гаргах хэрэгтэй байх нэ. Өөрийгөө ерөөхдөө нэг юм альва зүйлд хориод байгаа зүйлүүдээс бага багаар урагшлах хэрэгтэй харагдаж байна. За тэгээ хамгийн сүүлд маань болохоор 9-ийн саваа маань гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө нэг юм хостой болон хосгүй хүмүүс дээр маань аль алин дээр нэг юм сэтгэлийн шарах байгаа ч гэсэн нэг юм бууж өгөхгүй ерөөхдөө тэмцэх хэрэгтэй тий энэ харилцаагаа урагшлуулах хэрэгтэй. За эсвэл шинээр харилцаа үүсгэх тал дээр тий ерөөхдөө өөрөөсөө ихтгэлтэй байх хэрэгтэй харагдаад байна. Илүү нэг юм давхар бас анхааруулгах талаас харах юм бол ерөөхдөө нэг юм альва зүйлд за нэг хосын харилцаан дээр илүү нэг юм болгоомжтой хандах хэрэгтэй. За тэнгууд энэ 7-гийн аягтайгаа харах юм бол жоохон нэг буруу харилцаа руу ч гэдэг юм уу те нэг юм хийсвэр төрлийн худлаа яриад байгаа хүмүүс рүү бас жоохон татагдаа явчих магадaltaй байгаа учраас энэ тал дээр бас болгоомжтой шинэ хүмүүстээр жоохон нэг юм хамгаалттай те үнэхээр тэр хүнийг таньж мэдтэлээ ерөөхдөө жоохон өөрийгөө хамгаалсан байр суурьтай байхыг бас анхааруулсан хөзөр гарч ирж байна. Ерөнхийд нь ингээ харах юм бол хостой хүмүүстээр маань энэ нөгөө нэг хит их ядралч гэдэг юм уу те нөгөө нэг юм хит их төөрөгдөл за энэ зүйлүүдээсээ болоод жоохон хоорондоо үл ойлголцох ч гэдэм үү нэг юм жоохон амархан зүйлд ингээм муудалцах ч гэдэм амархан зүйлд цухалдах те иймэрхүү зүйлүүд байгаад байгаа учраас аль болох маш сайн нээлттэйгээр ярилцаж өөрийнхөө бодлыг маш сайн илэрхийлж те нэг юм ачаануудаасаа жоохон хөнгөрөх хэрэгтэй байх нэ. Тэгэхгүй бол ингээд энэ чигтээ урагшлаад авах юм бол илүү хоорондоо ойлголцохгүйгээр муудалцаад ч гэдэм үү те нэг юм хийгээд дэжс магадгүй харагдаад байна. За тэгээд ерөөхдөө нэг юм санаанд ингээс өөрийнхөө бодлыг ингээд илэрхийлэхгүй ингээд бодоо суугаад авахаас илүүтэйгээр маш сайн хэлэх хэрэгтэй байх нь байна. Илүү сайн ярилцах хэрэгтэй байх нь байна. За тэгээд хит их нэг юм төсөөлөлч гэдэг юм уу иймэрхүү зүйлээс бас болгоомжлох хэрэгтэй. Жоохон харталч гэдэг юм уу те нэг юм хийсвэр төсөөллөөс бас жоохон болгоомжлох хэрэгтэй гэдэг ийм хөзрүүд бол гарч ирж байна. За хосгүй хүмүүстээр маань болохоор ерөөхдөө энэ 4 сард сонголт бол нэлээд их байхаар харагдаад байна. Тэгэхээр нөгөө нэг юм 2-3 хүн гарч ирдэг. Яг аль нь нэг худлаа хэлээд байгаа, аль нь яг тийм тэ нэг докторгүй хүн яг аль нь жинхэнэ ч гэдэг юм уу те. Энэ тал дээр бас жоохон анхаарах хэрэгтэй байх нь байна сонголт хийх тал дээр. За тэгээд ерөөдөө нэг юм шинэ харилцаан дээр ямар нэгэн байдлаар те шинэ харилцаан дээр нэг юм өөрийгөө жоохон хязгаарлаад байгаа л энерги явагдаад байна. Тэгэхээр нэг юм айцаа давах хэрэгтэй, хуучин сэтгэлийн шархаа эдгээгээд урагшлах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр. За дээрэс нь хин нэгнийг сонгохдоо ерөөхдөө жоохон болгоомжтойгоор сонгох хэрэгтэй. Хэд их одоо төөрөлөгч гэдэг юм уу нөгөө нэг юм сайхан чихэн дээр цэцэг навчургуулдаг те энэ бодол дээр нь бас жоохон анхаарад нөгөө үгэн дээр нь анхаарад жинхэнэ одоо нэг юм төлөв байдлыг нь бас анхаарахгүй орхитуулчих вэ гэдэг ийм анхааруулгын хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийд нь ингээд 4 сарынхаа байдлыг харах юм бол 1-р группийнхан маань нэг юм хэцүү гэсэн нэг зүйлийг дуусгах ёстой, төгсгөх ёстой. За тэнгуут нэг юм сэтгэл зүйн тал дээр нэг юм сорилтыг давах ёстой гэдэг ийм том сарл харагдаад байна л да энэ 4 сар маань. Гэхдээ ерөөдөө тэр зүйлийг дуусгаж чадчихийж, тэр сэтгэл зүйн сорилоо давж ийж нэг юм урагшлах те нөгөө зүйлээсээ ингээ нэг юм хэд хамааралч гэдэг юм уу нөгөө нэг юм токсик харилцаач гэдэг юм уу те эсвэл нэг юм дуусахгүй байгаа ажилч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдээс салж гарах бүрэн боломжтой. За дээрэс нь бүрэн урагшлах үнэхээр ингээ нэг юм шинэ ирээдүр рүү урагшлах те нэг юм боломж нь бол таны гарт байгаа шүү л гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр одоогийн нэг юм сэтгэл зүйн тал дээр тухгүй байгаа энэ зүйлүүдийг дуусгаж ийж ирээдүр рүү илүү нэг тайван ирээдүрүүд илүү нэг тав тухтай ийм сэтгэл зүйтэй урагшлнаа л гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр миний хувьд бол яг ингээд
тодруулмаар байгаа 3 хөтөр нь бол энд 3 байна. Ирээдүйгөө төлөө урагшлах ёстой. Ямар нэгэн зүйлийг хийж дуусгах ёстой зүйлээ дуусгах ёстой ах нь байна. За ажил, харилцаа тийм үнэхээр энийг ингээ хоошин татаад байгаа ч гэдэм үү. Сэтгэлийн шарахыг өгөөд байгаа нэг юм хосын харилцаа, найз нөхдийн харилцаа, за дуусчихгүйгаа гараас гарч өгөхгүй байгаа нэг юм ажил ч гэдэм үү те энэ зүйлийг ерөөхдөө маш сайн дуусгах хэрэгтэй, хаах ёстой. За тэгжиж ерөөхдөө урагшлна. За энэ урагшилж ийж ерөөхдөө нэг юм ирээдүй гэдэг зүйл маань илүү тодорхой болох нэ. Ирээдүйн талаар бодож ийж энэ харилцаанаас ерөөхдөө дуусгах ёстой л гэдэг ийм энергитэй хөтөлд бол нэгдүгээр группийнхэнд маань бол гарсан байна. За тэгээ дээрэс нь бас Хермитийн хөтөл манаас гарч ирсэн учраас ерөөхдөө өөрийнхөө дотоод дуу хоолойг маш сайн сонсох хэрэгтэй авах нэ. Ойрын хугацаанд ерөөхдөө жоохон өөртөө ярилцахгүй ч гэдэм үү те. Өөрийнхөө мэдрэмжийг жоохон нуугаад байсан байж магадгүй. Тэгэхээр энэ хөтөл дээш нь харуулахын тулд илүү өөрөөгөө ойлгох, өөрөө яг юу хүсэж байгаа юм. За яг юу хэмээр байгаа. За би яг ямар ирээдүг хүсэж байгаа те. Эдгээр бүх зүйлүүдээ өөрөөсөө маш сайн асууж, ярилцаж, өөртөө цаг хугацааг ерөөхдөө маш сайн өнгөрөөж тэгжиж ерөөхдөө эдгээр зүйлүүд маань ингээд араасаа явна гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх нэ. За ингээд нэгдүгээр группийн маань бол 4 сарын уншлага ингээд дуусаж байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж тараталаа. 2 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 2 дугаар группийнхаа гол карттай танилцъя. За Ace of Wands гэсэн хөтөр бол гарч ирсэн байна. За тэгэхээр ерөөхдөө 4 сард та бүхэн маань маш их олон зүйлийг хиймээр туршиж үзмээр за дээрээс нь юм шин санаа гэдэг зүйлүүд маш их юм ундарч гарч ирэхээр бол харагдаж байна. За хамгийн гол хөтөр маань тийм ээ. Ерөөхдөө нэг юм эрс хүч маань ерөөхдөө эргүүлж та бүхэн маань бол эрс хүчээ бол эргүүлж олж авахар харагдаж байна. За тэгэхээр 2 дугаар группэн дээр маань гарч ирсэн энерги шалгалтынхаа хөзрүүдийг харах юм бол за ойрын хугацаанд ерөөхдөө жоохон өөртөө итгэл жоохон багассан. За магадгүй бусдын нөлөөнд хэд их хурдан автаад тий ерөөхдөө өөрийнхөө үзэл бодлоос ч гэдэм үү тий өөртөө итгэх гэдэг зүйл жоохон сулраад бусдын нөлөөнд хурдан автах гад бусдын үгээр жоохон байх гад ч гэдэм үү тий өөрөө жоохон нэг юм багаар үнэлээд байсан хүмүүс бас хэрвээ энэ 2 дугаар группыг сонгосон бол энерги шалгалт бол таарж байгаа гэсэн үг бах нь байна. За дээрэс нь ерөөхдөө ямар нэгэн зүйл бас дуусах за ямар нэгэн зүйлийг ингээ тий амьдралынхаа нэг юм шин шат руу орох гэж хичээж байгаа гэдэг утгатай ямар нэгэн тийм бодол төрж байгаа бол тий ерөөхдөө нэг юм амьдралынхаа хэв маягийг шинээр эхлүүлэх, өөрчлөх, за магадгүй ямар нэгэн харилцааг дуусгах гэж хичээж байгаа, ямар нэгэн төсөл ажил тий сурлагч гэдэг юм уу, одоо энэ сургуулаа төгсөж байгаа ч гэдэг юм уу, тий эсвэл шинэ ажилд орох гээд бэлдэж байгаа ч гэдэг юм уу, тий хуучин ажлаасаа гарах гэж хичээж байгаа ч гэдэг юм уу, тий ямар нэгэн байдлаар хуучин зүйлийг дуусгаад шинэ зүйл рүү орох гэж хичээж байгаа ийм одоо байдалтай хүмүүс хэрвээ 2 дугаар группыг сонгосон бол бас айгүй зөв группээ сонгосон харагдаж байна. Тэгэхээр магадгүй ингээд гарч ирсэн хөтөлбөрөдөө харахаар ерөнхийдөө 1-р групп, 2-р групп хоёр маань бол жоохон төстэй энергитэй хүмүүс сонгосон байх магадлалтай харагдаад байна. Магадгүй 1-р группыг сонгох гэж байгаад болоод хоёрыг сонгосон ч гэдэм үү те. Иймэрхүү байж бас магадгүй харагдаж байна. За тэгээд дахиад цааш нь энергийн шалгалтаа хийх юм бол жоохон нэг морин хугацаанд харамсал гэдэг зүйл жоохон төрөхгөө дэж бас магадгүй харагдаад байна. Хэд их өнгөрснийг бодох. Хэд их одоо байхгүй тий өнгөрсөнд болсон нэг юм атгаж чадаагүй боломж гэдэг юм үү тий энэ зүйлтэй жоохон харамсаад нэг юм бүх зүйлээ алдаагүй байгаа хэрнээ нэг юм алдсан юм шиг мэдрэмж аваад эсвэл хэд их юм алдсан зүйлтэй жоохон төвлөрөөд байгаа хүмүүс бас хэрвээ сонгосон бол ерөөхдөө 2 дугаар групп маань энерги шалгалтын дээр бол таарж байгаа байх нь байна. За тэгээд яхаарахгүй нэг жоохон нэг юм төөрөгдөл за нэг юм жоохон зориггүй байдалтай бас байгаад байгаа бол зөв группээ сонгосон байна. Яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй ч гэдэм үү те. Баг зэргийн нэг юм урам зориг гэдэг зүйл нөгөө ихтгэл үнэмшил за би энийг л хийх ёстой гэсэн зүйл маань магадгүй энэ 3 сард жоохон алдагдаад байсан те. Нэг юм жоохон төөрсөн яг юу хийхээ мэдэхгүй иймэрхүү байдалтай байсан бол магадгүй бас зөв группээ сонгосон харагдаж байна. За тэгээд Wheel of Fortune гарч ирсэн гэхлээр ерөөхдөө нэг юм амьдралд тань ерөөхдөө нэг юм том өөрчлөлт гэдэг зүйл бол яхаарахгүй ирсэн байгаа харагдаад байна л та. Яг тэр зүйл мэдрээд тэр зүйлийг даван туулж байгаа бол бас зөв групп дээрээ зөв группээ бол сонгосон байна. Ерөөхдөө нэг юм том өөрчлөлт гэхлээр за юу гэдэг нэг юм хосын харилцаан дээр салалт байж болно. За эсвэл сайнаар ярих юм бол хосын харилцаа маань илүү дээшээ те нэг алхам дээшлэх ч гэдэм үү, гэрлэлт болох ч гэдэм үү те илүү нэг юм энэ өдөр маань зөв тийшээ гарч ирсэн учраас амьдралын ямар нэгэн өөрчлөлт шинжилэлт гэдэг зүйл маань юм эерэг тал руугаа ерөөхдөө илүү өөрчлөгдсөн байх магадaltaй. Магадгүй шинэ ажилд орсон, за эсвэл нэг шинэ байр оронтой болсон ч гэдэм үү те нэг юм амьдралын нэг юм
цикл гэдэг зүйл өөрчлөлт айгуу томоор явагдаж байгаа, тэрийг мэдэрч байгаа хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна. За тэгээд Knight of Cups гарч ирсэн гэхлээр за магадгүй нэг юм шин мэдрэмж, шин хайр гэдэг зүйлтэй те ерөөдөө нэг юм фокуслж байгаа сингл хүмүүс бас хэрвээ сонгосон бол айгуу зөв группээ сонгосон байна. Саяхандаа нэг юм шинэ хүнтэй танилцсан ч гэдэм үү те нэг юм сэтгэл хөдлөл юм романтик байдал ерөөдөө нэг юм мэдэрсэн хин нэг ингээд нэг юм ойртож ирээд те таны ингээм амьдралд бас орж ирсэн бол магадгүй зөв групп бол сонгосон байна. Шинхэн одоо те хүнтэй танилцсан бол тэгвэл магадгүй энэ Wheel of Fortune-тайгаа нийлээд те ерөөдөө нэг юм шинэ гинтийн нэг юм амьдралыг өөрчлөх шинэ хүн бас таны амьдралд орж ирсэн гэдгийг мэдэрч байгаа те ийм хүзэл болсон бол бас ерөөдөө зөв группээ сонгосон харагдаж байна. Тэгэхээр ерөөдөө энерги шалгалтынхаа хөзрүүдийг ингээд харах юм бол нэг юм урагшлах гэж байгаа хэрнээ жоохон нэг юм өнгөрсөндөө гацаад байгаа энергитэй. За тэнгуүт нэг юм хоёр зүйлтэй ерөөдөө урагшлах хэвээр байтал өнгөрсөндөө гацаад байгаа, өнгөрснөө бодоод байгаа гэдэг юм хоёр юм зөрчилтэй энерги байгаа даа учраас баг зэргийн нэг юм бодилсан энергитэй хүмүүс бас сонгосон байх магадaltaй харагдаж байна. Тэгэхээр зөвлөгөө хөдрөөсөө харах юм бол ерөөдөө энэ 4 сартаа нэг юм өнгөрсөн зүйлүүдийг хэд их өнгөрсөн харамссан тий алдсан боломж гэдэг юм уу одоо байхгүй харилцаа гэдэг юм уу тий иймэрхүү зүйлүүдийг ерөөдөө өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээх тавих хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөөний хөтөлбөр гарч ирж байна. За дээрэс нь өөртөө итгэл гэдэг зүйлийг энэ 4 сартаа ерөөдөө хангалттай буцаага сэргээхээр харагдаад байна л да. Яагаад тэгэхээр Ace of Wands маань энэ 3 сард ерөөдөө доошоо харсан байсан бол гол хөзөр болох тий энэ Ace of Wands маань энэ 4 сард зөв харж гарч ирсэн учраас өөртөө итгэл гэдэг зүйл маань бол баг нэмж одоо сэргэхээр бол харагдаж байна. Өөрийгөө буцааж олж авахар харагдаж байна. За тэгээд ерөөхдөө нэг юм яарахгүйгээр бүх зүйл ерөөхдөө цаг хугацаа гэдэг зүйлтэй болох ёстой зүйл маань ингээ болох ёстой үедээ яг болно гэдэг нэг юм итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй гэж бол харагдаад байна. Тэгэхээр Temperance болон Wheel of Fortune World гэдэг ийм 3 их аркан гэдэг нэлээд том хөтөлбөрт бол гарч ирсэн байна. Тэгэхээр илүү нэг юм сэтгэлийн тал дээр баланстай байх хэрэгтэй. Хэд их юм урах ч гэдэм үү, хэд их юм сэтгэлээр унахгүйгээр, эсвэл хэд их юм хөөрөхгүйгээр те ерөөдөө нэг юм төвийг сахисан, альва зүйлд яарахгүйгээр яг нэг юм зөв цагийг хүлээх, яг зөв зүйл гэдэг зүйл маань те ингээ нэг юм зөв үедээ ирнэ гэдэг нэг юм итгэл үнэмшлэр альва зүйлд бол хандах хэрэгтэй гэсэн ийм хөтөлбөрт бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө нэг юм хуучин хаалгыг тэг ингээд нэг юм хааж шинэ хаалга ерөөдөө нэгдэж байгаа ийм процесстэй л харагдаад байна л та. Магадгүй нэг юм хуучин таныг нэг юм химлээд байсан харилцаа ч гэдэг юм уу те өөртөө итгэлгүй болгоод байсан нэг юм харилцаа, хосын харилцаа, найз нөхдийн харилцаа ч гэдэг юм уу эсвэл ажил те нэг юм энерги сороод байсан энэ харилцаанаас ерөөдөө гарч чадсанаар илүү нэг юм амар амгалан 50 байдлыг мэдрэх нь байна. За дээрээс нь энийгээ дагаад сэтгэл ханамж гэдэг зүйлийг те. За магадгүй хуучин хайрын харилцаанаас салж иж шинэ хайрын харилцаанд ерөөдөө өөртөө илүү ойртно гэдэг бас ийм энергийн хөтөлбөрт бол гарч ирсэн байна. За хэрвээ энерги шалгалтын маань хөдөлгөж ирэхэд тантай таарсан тохиолдолд та бүхэн маань цааш нь уншлагаа бол хүлээж авах бүрэн боломжтой. Хэрвээ тантай таарахгүй байгаа тохиолдолд та өөр группийг бас сонгож энерги шалгалтыг нь сонсоод үзээрэй. За хэрвээ миний бэлдсэн 3 энерги шалгалт маань гуруула танд таарахгүй байгаа тохиолдолд та бүхэн маань ерөөдөө энэ сард миний танаар тэ надад ингээд дамжуулагдж байгаа мэдээлэл маань тантай ерөөсөө таарахгүй байгаа учраас өөр бичлэгүүдийг бас үзэх бүрэн боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. За одоо бүгдээрээ энерги таарсан хүмүүсийнхаа уншлага руу эргээд орцгоё. За ерөөдөө 4 сарыг 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань 4 сарын ерөнхий энерги, зөвлөгөө, хайр гэсэн сэдвээр хөзрөөдөө бол гаргаж авна. За ерөнхий энергийн хөзрүүд гэхлээр ерөөдөө нэлээд олон хөзөр бол гарч ирлээ. За энэ дээрээ нэмээд хайрын хөзрүүд бас нэмээд татаад авчий гэж бодлоо. За сонголтоор нэг хөзөр авчий.
авчи. За ингээд 3 хөзөр ерөөдөө доош харж гарч ирсэн учраас би ерөөдөө дээш нь харуулж авдаг. За тэгээд анхаарах ёстой хөзрөөс гаргаад авъя. За ингээд 20 дугаар группийнхаа бүх хөзрүүдийг бол гаргаад авчлаа. За бүх хөзрүүд маань ерөнхийдөө багтахгүй байгаа учраас ерөнхий төлөв байдал болон анхаарах гэсэн хөзрүүдэд тусдам ялгаж тавьж агаад гарч ирсэн хөзрүүдэд харцгаая. За ингээ харах юм бол ерөнхийдөө 4 сар гэдэг сар маань ерөнхийдөө 2 дугаар группийнхэнд бол маш юм чухал сар бол байхаар харагдаад байна. Яа тэгэхээр дандаа л их аркан бүр ингээ 5 ширхэг их аркан гарч ирээд за 3 зоосны хөзөр за нэгээд нэг савааны өдөр болгодоо шааж гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ 4 сард дөр өнгөнийхөө бэлэгдлийг харсан ч гэсэн 4 сард бол яхаа аргагүй маш юм чухал бөгөөд за магадгүй эдийн засаг мөнгө санхүүтэй асуудал энэ тал дээр бас илүү анхаарах хэрэгтэй. За илүү ингээд нэг юм зөв хөзрүүд нь гарч ирсэн байгаа учраас илүү нэг юм ололттой амжилттай мөнгө санхүү дээр те гинтийн ямар нэгэн орлого олж ирэх ч гэдэм үү те иймэрхүү байдал бол харагдаж байна. За тэгээд за одоо болохоор бүгдээрээ хөзөр тусбарынхаа тайлбарлал руу орцгоё. За хамгийн ихэнд болохоор Justice хөзөр маань доошоо харж гарч ирсэн байна. Justice хөзөр маань доошоо харж гарч ирсэн гэхлээр ерөөдөө 4 сард маань нэг юм буруу шийдвэр ч гэдэг юм уу. За эсвэл нэг юм үннийг жоохон харахгүй байх магадaltaй харагдаад байна л да. Нэг юм яг яагаад ингэсэн бол ч гэдэг юм уу нэг юм дотоод нэг юм жоохон бухимдал гэдэг зүйл жоохон төрхөөр харагдаад байна. За магадгүй нэг юм шудраг бус мэдрэмж гэдэг зүйлийг бол энэ 4 сард авч болцсошгүй харагдаад байна л да. Ямар нэгэн байдлаар та маш их хичээгээд ямар нэгэн одоо тийм нэг юм төсөлч гэдэг юм уу ямар нэгэн ажил гэдэг юм уу тийм нэг юм гартаад ингээд юм хийж хахад тэрийг ингээд нэг юм таныг хийсэн зүйлийг чи өндрөөр үнэлэхгүй байх шиг тийм үү. За эсвэл нэг юм шударгаар тийм үнэлэхгүй та ингээд магтуулах хэвээр байдал өөр хүн магтуулах ч гэдэг юм уу тийм. Ерөөдөө нэг юм шудраг бус шийдвэр гэдэг зүйл за магадгүй нэг юм шудраг бас мэдрэмж гэдэг зүйлийг бол авч магадгүй харагдаад байна. Иннээсээ үүдэлтэйгээр те жоохон нэг юм яг яагаад ингэсэн бол яг яагаад ингэж би яг яасан ч гэдэг юм жоохон нэг юм дотоод нэг юм бухимдал гэдэг зүйл бас жоохон төрхөөд ижс магадгүй харагдаад байна. За тэгэнгүүтээ Devil-ийн хөзөөс араас нь гарч ирсэн. За тэгэнгүүт жоохон нэг юм энэ эхнийхээ Justice-ийн хөзөртэй уялдуулаад харах юм бол за магадгүй нэг юм уур хилэн гэдэг зүйлтэй ерөөдөө нэг юм шудраг бус жоохон нэг юм өөрийгөө шүүх ч гэдэм үү за бусдаар бусад хүмүүс таныг шүүх ч гэдэм үү тийм иймэрхүү зүйлүүдээс болоод жоохон нэг юм буруу зүйлд татагдах гэдэг бас магадгүй харагдаад байна. Нэг юм стрессээ тайлахын тулд тамхи татах ч гэдэм үү за эсвэл нэг юм хит их хүмүүст ингээд жоохон уурлах тийм бухимдах ч гэдэм үү нэг юм өөрийгөө жоохон нэг юм буруу зүйл рүү жоохон татах гадаж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр магадгүй энэ тал дээр жоохон анхаарах хэрэгтэй байх. За дээрээс нь Devil хөзөр маань дан утгаараа гэх юм бол магадгүй жоохон нэг юм таны эргэн тойронд юм салах хэрэгтэй хэрнээ салж чадахгүй байгаа бас хүн бас байж магадгүй. Жоохон нэг юм токсик төрлийн найз ч гэдэм үү эсвэл авахсан харилцаа ч гэдэм үү те. Нэг юм эсвэл нэг юм таны энергийг сороод байдаг ажил ч гэдэм үү те. Иймэрхүү зүйл нэг юм дуусгах ёстой хэрнээ тэр хүмүүсээс ингээд зайгаа барих хэрэгтэй гэдгийг мэдж байгаа хэрнээ ерөөсө тэр хүмүүстэй ингээд хэд хамаарал гэдэг зүйл бий болчоод тэр зүйлтэй ингээд нэг юм хит их нэг юм татагдаад тий ерөөдөө нэг юм муу зүйлтэй ерөөдөө жоохон татагдаад ээж болцсошгүй гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд би үсрээд ерөөдөө юм их аркануудаасаа төрүүлээд тайлбарлая гэж бодож байна. За тэнгүүд 3 дахь их аркан маань болохоор High Priestess хөзөр маань доош гарч ирсэн байна. Тэгэхээр нэг юм зүүн совингоо жоохон сонсохгүй байх магадaltaй харагдаад байна л да 4 сард. Тэгэхээр ерөөдөө нэг юм өөрийнхөө дотоод мэдрэмжийг жоохон үл тоогоод байж магадгүй. Уул нэг юм зүүн совин зүүд ч гэдэг юм уу те нэг юм дотоод мэдрэмж гэдэг зүйл айгүй өндөртэй хүмүүс байгаад байна л та. Тэгэхээр энэ зүйлийгээ жоохон сонсоорой энэ 4 сард өөрийнхөө мэдрэмж өөрийнхөө дотоод дуу хоолойг те нэг юм зүүд ч гэдэг юм уу зүүн совин эдгээр зүйлүүдэд жоохон ажилуулад ямар нэгэн шийдвэр гаргах бол тэр зүйлээ урт өдрөн ч гэдэг юм уу те ерөөдөө нэг юм өөрөөсөө асуух ямар нэгэн шийдвэр гаргах бол дотоод дуу хоолойгоо зүүн бэлэг гэдэг зүйлээр ерөөдөө ажилуулах хэрэгтэй шүү. Энэ зүйлээ ерөөсөө ингээд орхигдуулж ерөөсөө болохгүй шүү гэдэг ийм сануулсан хөзөр гараад байна. Тэгэнгүүт ягаад ч юмдгүй энэ Justice хөзөр манаас доошоо харж ирсэн. High Priestess маань ингээ хоёлаа доошоо харж гарч ирсэн гэхлээр нэг юм бусад хүмүүс таныг шүүх тэдгээр зүйлүүдээс те тань ингээ буруу ойлгох ч гэдэм үү нэг мөөл алгалцал те нэг юм таныг нэг юм өндрөөр үнэлэх хэрэгтэй байсан газар дутуу үнэлэх ч гэдэм үү тиймэрхүү мэдрэмжээс гадна
та өөрөө бас нэг юм дотоод дуу хоолойгоо сонсохгүй байснаас үүдэлтэйгээр нэг буруу шийдвэр гаргах гэдэг бас магадгүй харагдаад байна л та 4 сард. Тэгэхээр ямар нэгэн сонголт, ямар нэгэн шийдвэр гаргахаар л өөрөөсөө хайх, өөрийнхөө дотоод дуу хоолойг, өөрийнхөө зүн бэлэг гэдэг зүйлийг ерөөдөө ажилуулж шийдвэрээ гаргаарай гэдэг ийм бас мессеж бас надад орж ирж байна. За тэгэнгүүт 4-р өдөр маань болохоор үхлийн өдөр гарч ирсэн байна. За тэгэхээр яхаа аргагүй л нөгөө нэг дуусгах ёстой зүйл маань энэ 4 сард ингээл дуусаж эхлэх нэ. Яхаа аргагүй л нэг юм том төгсгөл гэдэг зүйл те нэг юм хуучин зүйл бүрэн ирэхэд хаагдж байгаа энергитэй бол харагдаад байна. Нэг юм эргэлт буцалтгүйгээр те өмнө нь магадгүй ингээл нэг юм токсик найзаасаа салах гал те ингээд жоохон хэсэг холбоогүй байж байгаа л хэсэг буцаад нийлцдэг ч гэдэм үү те иймэрхүү байгаад байсан бол ерөөдөө энэ 4 сард бол яхаа аргагүй тэр харилцаа бол ингээд эргэлт буцалтгүйгээр ингээд өөрчлөгдөөд дуусахаар харагдчихээн. За хосын харилцаан дээр жишээлбэл те үнэхээр нэг юм токсик те ингээд юм хэд хамааралтай нэг юм тайван биш те эрүүл бус харилцаа байгаад байсан бол энэ зүйлийнхаа үннийг олж харах. За тэгмүүд энээсээ үүдэлтэйгээр ерөөдөө нэг юм эргэлт буцалтгүйгээр нэг бол салгах ч гэдэм үү те. За эсвэл үнэхээр өөрсдийнхөө хоорондын хосын харилцааг шинжилэлт шинэ одоо нэг юм үзэл бодолтойгоор шинэ нэг юм дүрм журамтайгаар ч гэдэм үү те нэг юм урагшлуулах хэрэгтэй гэдэг зүйлийг бол ерөөдөө ойлгож нэг юм өөрчлөлт шинжилэлт гэдэг зүйлийг л ерөөдөө өөрсдийнхөө амьдралд энэ 4 сард бол оруулж ирэхээр харагдчихээн. За тэгэнгүүт яг энэний араас одны үзэр гэхлээр яг энэ зүйлүүдийг ингээд туусны дараачаас итгэл найдвар гэдэг зүйл, нөгөө идэгрэл гэдэг зүйл те нөгөө нэг юм ирээдүг харсан нэг юм итгэл найдвар те нэг юм идэгрэл за дээрэс нь нэг юм итгэл үнэмшил гэдэг зүйл буцаад сэргэхээр л харагдаад байна л да. Бүх нэг юм хэцүү үеийн дараах нэм гэрэл гээгээ гэдэг зүйл те бүх зүйл ингээд сайжраад өөрөө дотоодроосоо идэгрээд за магадгүй нэг юм дотоод уур хилэн ч гэдэм үү те иймэрхүү зүйл маань унтраад илүү нэг юм тайван болох ерөнхийдөө нэг юм ирээдүг гэдэг зүйл маань илүү гэрэлтэй гэдэг мэдрэмжийг бол энэ 4 сарын сүүлээр ерөнхийдөө та бүхэн маань авахар харагдчихээн. За одоо болохоор зоосныхоо хөзрүүдийг харцгаая. За зоосны өдөр дээр 9-ийн зоос маань доошоо харж гарч ирээд 3-ын зоос маань дээшээ харж гарч ирээд за тэгээ Ace of Pentacles маань болохоор дээшээ харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм бие даасан байдал маань энэ 4 сард жоохон сулрах гэдэг бас магадгүй харагдаад байна. Шууд ингээд санхүү мөнгөтэй тал дээр те өөртөө итгэл жоохон асуудал үүсч болцсохгүй өөртөө итгэлтэй нэг юм хувь хүний тал дээр сэтгэл зүйн тал дээр жоохон доошлох гэж магадгүй. За эсвэл санхүүгийн тал дээр жоохон дортох гээд те юу гэдэг нэг гинтийн байдлаар нэг юм хит их мөнгө зарлагдах ч гэдэм үү эсвэл нэг тэндээс өөр нэхэгдэх ч гэдэм үү те иймэрхүү зүйлүүдээс болоод жоохон нэг юм мөнгөгүй те гинтийн нэг юм мөнгөгүй байдлаасаа болоод жоохон сэтгэлээр унах ч гэдэм үү те иймэрхүү зүйлээс болох гээд иж магадгүй. Ерөнхийдөө нэг юм өөрийгөө хангалттай гэж нэг мэдрэхгүй байх магадaltaй харагдаад байна. Тэгэхээр энэ тал дээр ерөнхийдөө анхаарах хэрэгтэй. За тэгээд 3-ын зоос манд гарч ирсэн гэхлээр магадгүй хин нэгэнтэй нэг юм хамтарч өсөх дээшлэх боломж гарч ирж магадгүй гэдэг ийм утгатайгаад хөзрөл гарч ирж байна. Тэгэхээр магадгүй сурлагын тал дээр надад бол яач мэдгүй нэг багийн ажил те багаараа хамт ямар нэгэн зүйл хийж тэр маань ингээд илүү нэг юм танд оноо авахд те нэмэгдэхээр ч гэдэм үү. За эсвэл нэг ажлын тал дээр хамтын ажиллагаа за нэг багийн ажиллагаа ч гэдэм үү. Иймэрхүү зүйл дээр нэг юм өсөлт дэвжилт гэдэг зүйл бас харагдахаар нэг хамтын ажиллагаа ерөөдөө байхаар харагдаад байна. За гэр бүлийн тал дээр хосын харилцаан дээр ч гэсэн те ерөөдөө хоёр талаасаа харилцаагаа бүтээлцэх. За нэг юм энэ дээр нөгөө нэг юм шинжилэлт хэрэгтэй гэдсэн энэ зүйлийг хоёулаа хамт хоорондоо ярилцаж шийдэх те илүү нэг юм доктортойгоор юм суурэ тавих магадлал өндөр харагдчихээн. За тэгээд Ace of Pentacles гэхлээр нэг юм шин бодит боломж гэдэг зүйл бол энэ 4 сард бол яхаа аргагүй танд бол ирэхээр харагдаад байна. Жишээ нь мөнгө үеж болно. За гинтийн мөнгө гинтийн нэг юм цалин нэмэгдэх гэдэг юм уу гинтийн нэг юм орлогын их усвэр гарч ирэхээр за эсвэл нэг юм ажлын тал дээр шинэ боломж гэдэг зүйл гарч ирэхээр илүү нэг юм доктортой шинэ нэг юм суурь тавигдах гэсэн ийм эерэг хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээ хамгийн сүүлийн хөзөр маань болохоор за 9-ийн саваа маань гарч ирсэн. За тэгэнгүүт 9-ийн саваа маань доошоо харж гарч ирсэн гэхлээр нэг юм ядарсан ч гэсэн бууж өгөхгүй байгаа энерги гэдэг ийм хөзөрлөл гарч ирж байна. Тэгэхээр сэтгэл зүйн тал дээр гэх юм бол тэ маш их ядарсан бүр ингээд туйлдсан байгаа хэрнээ
маргааш нь заавал бос ажилдаа явах ч гэдэм үү те би энэ зүйлийг заавал хийж дуусгах хэрэгтэй тэгжиж одоо миний ирээдүйг ч гэдэм үү те нөгөө ихтгэл найдвар гэдэг зүйл сэргэн гэдэг нэг юм тисчүүлтэй байгаа те нэг бууж өгөхгүй байгаа гэдэг энэ нэрэл явагдаад байна л та. Тэгэхээр энэ 4 сард магадгүй нэг юм та бүгдийн нэг юм сүүлчийн сорилон ч гэдэм үү те нэг бараг л ингээл барианд орох гэж байгаа хүмүүсийн нэг юм нэрэг бол харагдаад байна. Тэгэхээр энэ зүйлийг л нэг жоохон төвчээд өнгөрөөчих юм бол тэ арай илүү нэг юм шинжилэлт гэдэг зүйлийг өөртөө хийчих юм бол илүү нэг юм барианд ортоход нэг алхам ойртож байгаагаар за дээрэс нь энэ нэг юм ядард гэдэг зүйл маань ч гэсэн нэг нэгээрээ ерөөхдөө багасгах гэдэг юм уу те иймэрхүү энерги бол 4 сарын сүүлээр бас та бүхэн маань бол мэдэрч магадгүй харагдчихээн. Ерөөхдөө нэг юм бусдаас тусламж авах за бусдын тусламжийг мэдрэх те дээрэс нэг юм ядарсан ч гэсэн бууж өгөхгүй байгаа нь юуны төлөө вэ гэдгээ олж мэдээ тэр зүйл маань нэг юм тисэж төвчээд исэн зүйл маань илүү нэг юм үр өгөөж өгөх гэдэг юм те ерөөхдөө нэг ийм ихтгэл найдвар гэдэг зүйл бол та бүхэнд маань энэ 4 сард бол явагдахаар харагдчихээн. Тэгэхээр ерөнхийдөө ингээд энергиудыг харах юм бол 4 сарын ихэнх үед бага зэргийн нэг юм шудраг бус байдал мэдрэгдэж магадгүй. За дээрэс нь нэг юм салж чадахгүй зүйл хит хамааралтай те энэ зүйл маань бас илүү тодорч магадгүй харагдаад байна. За тэгээ нэг зүүн совингоо үл таах те ийм зүйлүүд бол мэдэрдэж магадгүй. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр засаад анхаарал явуучих хэрэгтэй. За дунд үед нь болохоор 10-аас за нэг 20-ны хооронд ч гэдэм үү те ерөөхдөө нэг юм ямар нэгэн хүнд шийдвэрийг бас гаргаж болох магадгүй харагдаад байна. За илүү нэг юм том төгсгөл гэдэг зүйлийг том эхлэл тавихын тулд нэг жижиг зүйлээс салах хэрэгтэй ч гэдэм үү те иймэрхүү мэдрэмжтэйгээр ямар нэгэн шийдвэр бол гаргаж болцсохгүй харагдчихээн. За тэгэнгүүт сарын сүүл хэсгээр бол мэдээж маш сайхан эерэг энергитэйгээр илүү нэг юм бодит эхлэл, илүү нэг юм эдгэрэл гэдэг зүйлийг мэдэрсэн бага зэргийн жоохон ядарсан байх магадгүй те бага зэргийн ядарл гэдэг зүйл бол мэдрэх боломжтой. Тэгэхээр аль болох энэ тал дээр жоохон анхаарал өгчвөл ерөөхдөө 4 сар маань бол иймэрхүү байхаар байна. Тэгэхээр ерөнхий энерги дээр харах юм бол яг нэг юм үннийг мэдээд байгаа хэрнээ тэрийг нэг юм хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг энерги бол харагдаад байна л та. Нэмэлтээр орж ирэх юм бол нөгөө нэг юм токсик харилцаа, нөгөө нэг энэ зүйл маань надад хэрэггүй дээ. За энэ тамхи татах гэдэг юм, энэ шоу цэнгээ. За эсвэл тэр нэг найз маань, эсвэл энэ хосын харилцаа гэдэг юм те. Энэ зүйл маань надад нэг юм хэрэггүй, намайг хоошин татаад байгаа гэдэг зүйлийг мэдээд байгаа хэрнээ тэрийгэ жоохон хүлээн зөвшөөрөхгүй байгаасаа болоод энэ нөхцөл байдал ингээд нэг юм удаашраа, сунжраад те энэ өдийг хүрсэн байх магадaltaй харагдаад байна. Тэгэхээр энэ сард бол яхах аргагүй салах ёстой зүйлүүдээс салах, за үнэнтэйгээ нүүр тулах, за дээрэс нэг юм шинэ амьдралыг эхлүүлэх ёстой гэдэг нэг юм шахалтыг мэдэрсэн сар бол байхаар харагдаад байна. Одоо ингээд энгийн жишээ авахд те нэг юм гэр орноо цэвэрлэх ёстой байтал тэрийг ингээд цэвэрлэхгүй удаал сонжруулаад яваад атал улам л нөгөө нэг новшин нэмэгдээл байдаг те гих мэтчлэн тэнгуут яг л тэр гэр орноо зад сайхан цэвэрлэж нэг юм шинэ энергийг шинэ одоо нэг юм урсгалыг ерөөхдөө өөртөө болон гэр орондоо нэг юм эхлүүлэх хэрэгтэй л харагдаад байна. Ерөөхдөө энэ ерхий 4 сарын энергиуд маань харах юм бол тэгэхээр үнэн гэдэг зүйлээс ерөөсөө битгий зүхт дээрэс нь ямар ч хэцүү байсан гэсэн дуусгах ёстой зүйлийг заавал дуусгах ёстой. За тэгээ шинэ боломж гэдэг зүйлийг ерөөхдөө удахгүй барих байгаа учраас шинэ боломжуудад ерөөхдөө нээлттэй хандах хэрэгтэй гэсэн ийм хөдлөлт бол гарч ирсэн байна. Одоо болохоор хэдүүлээ анхаарах ёстой зүйлүүдэд харцгаая. Анхаарах ёстой хөзрүүд болон за хайр дурлалын хөзрүүд. За хамгийн ихнийх нь болохоор хайр дурлалын 5 ширхэг хөзөр байгаа. За доотлын 3 нь болохоор анхаарах ёстой гэсэн ийм 3 хөзөр бол байгаа. За тэгэнгүүт хайр дурлалын тал дээр гарч ирсэн хөзрүүдээ харах юм бол за Knight of Wands маань хамгийн ихэнд гарч ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө нэг юм 4 сард нэг юм шин ийм халуухан энерги ерөөхдөө бол нэг юм эхлэхээр харагдаад байна л да. За магадгүй хостой хүмүүсийн манд донд илүү нэг юм бие биендээ илүүтэйгээртэй нэг хүчтэй татагдах. За илүү ямар нэгэн зүйлийг урам зоригтойгоор хийх те. Одоо бие нэг маш их болцоонд дуурах ч гэдэм үү. Ингээ нэг юм эрч хүч гэдэг зүйл маань ерөөхдөө нэмэгдэхээр харагдаад байна. За хэрвээ хосгүй хүмүүстэр маань болохоор шинэ юм хайрын харилцаа ч гэдэм үү. Хайр гэдгээс илүүтэйгээр бас нэг юм таталцал, шунал те хүсэлч гэдэм үү. Иймэрхүү зүйл бас өдөөгдөж бас магадгүй харагдаад байна.
За тэгээд дараа нь болохоор 4-ийн сэлэн маань гарч ирсэн байна. За тэгэхээр жоохон нэг юм харилцаанд зарим нэг хосын харилцаанд маань 2 дугаар группийг сонгосон зарим хүмүүсийн маань хувьд нэг юм завсарлага авах, холдох гэдэг нэг бодох, амрах гэдэг юм уу те нэг ийм хугацаа бас орохоор бол харагдаад байна. Тэгэхээр юм тис өөр харилцаа хоёр энерги бол орж ирсэн байна. За тэгээд дараа нь болохоор 5-ын сэлэм гарч ирснээр баг зэргийн нэг юм эгоны асуудал бас гарч ирж магадгүй харагдаад байна. Баг зэрэг нэг юм харилцаан дээр жоохон нэг юм хүндрэгч гэдэг юм уу те нэг юм биенийхээ дээр дор орох ч гэдэг юм уу те нэг юм жоохон маргалдах ч гэдэг юм иймэрхүү зүйл бас болж магадгүй. За тэгэнгүүт 2-ын сэлэм гарч ирсэн гэхлээр нэг юм үннээс зүхтах нэг юм харахыг хүсэхгүй байгаа зүйл бас байгаад байж магадгүй. Нэг шийдвэр гаргаж чадахгүй ч гэдэг юм уу те шийдвэр гаргахаас зүхтах ч гэдэг юм уу. За тэгээд 6-гийн аяг гэхлээр яхахгүй нэг юм хуучин дурсамж за нэг юм өнгөрсөн бодол гэдэг зүйл гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр надад бол эдгээр хөзрүүдийг харах юм бол за болон хостой хүмүүсийн маань харилцаан дээр бол тэ нэг юм халуун хүтийн энерги ирэхэд нэг юм ээлжилэхээр харагдаад байна. Энэ 4 сард. Ерөөхдөө нэг юм маргаан гарч ирнэ. Яг тэр үедээ маргаалтах ч гэдэм үү те жоох биеийн хөтөн хөндий хандаж болцсошгүй тэгэнгүүт буцаад аягүй юм биеиндээ дурлах ч гэдэм үү. Буцаад ингээд нэг юм гал халуун болоод тэгснээ буцаж нэг хөрөөл тэгснээ нэг юм дундуур нь жоохон нэг юм холдох хэрэгтэй юм шиг заах хэрэгтэй юм шиг те нэг юм энергиуд харагдаад байна л да. Яг тэгээд холдоод салчдığım уу гэдэг ингээд шийдвэр гарах гэхлээр нөгөө нэг юм өнгөрсөн цаг хугацаа нөгөө нэг юм бие биенийг сэтгэл мэдрэмж нөгөө нэг юм дурсамж гэдэг зүйлтэй ингээд тэгэлдэж ч гэдэм үү те ямар нэгэн байдлаар нэг юм хоёр зүйлийн донд л ингээд гацаад байгаа харагдаад байна. Нэг бол үнэхээр ингээд биендээ татагтаал тэнгүүтэл гинт ингээд хэрүүл маргаан үүснийхаа дараачаас ингээл нэг юм завсарлага авмаар тий холдмоор санагдаад тэгэл юм шийдэлтэд хүрч чадахгүй тэгснээ ингээл үнэхээр боли орхи явъя гэл тэгэнгүүт нөгөө дурсамж нөгөө нэг юм хамт өнгөрүүлсэн зүйлүүд маань тий ерхэд ингээд бодогдоод салж чадахгүй ч гэдэг юм уу тий иймэрхүү бас энерги гэж магадгүй харагдаад байна. Хоёулаа ингээд нэг жоохон зөрүүд ч гэдэг юм уу тий нэг юм буулт хийгээд явчих хэвээр юм дээр буулт хийхгүй. За дээрээс нь нэг юм асуудлуудаа шийдэхгүй ингээд урагшлаад яваад байгаа болохоор нөгөө асуудлууд нь ингээд нэмэгдээд бас яваад байж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө нэг юм зарим үед төр зүрийн завсарлага авах. Яг нөгөө нэг юм хэрэлтээд байгаа, маргалдаад байгаа ч гэдэм үү те хоорондоо нэг юм муудалцаад байгаа энэ үе дээр тэр асуудлуудыг орхиод арай илүү нэг юм амьсгаа аваад те нэг юм энэ зүйл бол ерөөсөө муу зүйл биш ээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй харагдаад байна л та. Заавал энэ асуудлыг ингээд шийдээл те ингээд хэрэлдэж уралдаал ингэж агаал шийдчихийж ингээд урагшлан ч гэдэм үү. За эсвэл ерөөхдөө нэг юм өнгөрсөн асуудлуудаа бол шийдэх хэрэгтэй ах нь байна. За тэгээд зарим нэг хосын үед болохоор хос хүмүүсийн хувьд бол нэг төр завсарлага авах гэдэг зүйл бол ерөөсөө муу зүйл бол биш ээ. Төр хугацаанд биеиндээ нэг амс хийх те нэг юм тайвшрах альва зүйлийг нэг юм хэрүүл маргаан ч гэдэм үү те нэг юм хит нэг юм муудалцсан хит юм гал ирч хүч энерги жоохон нэг юм унтраагаад илүү нэг юм тайван энергитэй болсон үедээ шийдвэр гаргах. За эргээд холбогдож одоо ойлголцох те нөгөө асуудлуудаа шийдэх энэ зүйлүүд дээр бол энэ зүйл бол ерөөсөө муу зүйл бол биш ээ. Илүү нэг юм тайван энергитэйгээр буцаад хоорондоо ярилцах нь бас зөв байж бас магадгүй гэдэг ийм хөзрүүд бол гарч ирж байна. Ерөөхдөө нэг юм ойлголцол жоохон хэрэгтэй байгаа. Хит их ялах гэж улаарах ч гэдэм үү те нэг юм иймэрхүү мэдрэмжтэй бас байгаад байж магадгүй. Миний зөв чиний буруу. За эсвэл чи буруу зүйл хийсэн учраас чи энийгээ те ерөөсөө хүлэн зөвшөөрөө надаас ингээл уучлахгүй байх хэрэгтэй ч гэдэм үү те нэг иймэрхүү нэг юм эгоны асуудлуудаас болоод жоохон нэг юм өөртөөхөө тэр сайхан дурсамж гэдэг энэ өдийг хүртэл явсан энэ харилцааг бас жоохон үгүйх гэж байж магадгүй. Тэгэхээр ерөөдөө сонголт хийх ёстой бол сонголтоо зөв илүү нэг юм тайван энергиэр хийх хэрэгтэй байх нь байна. Аль болох маргаан гэдэг зүйлээс хол байх. Илүү маргааныхаа оронд те илүү нэг юм ярилцаж ойлголцох тал дээр шийдэл олох хэрэгтэй байх нь байна. За тэгээд үнэхээр ямар нэгэн байдлаар аль нь ч болохгүй байгаа тохиолдолд тийм үү. Үнэхээр ингээд хэрэлдэж муудалцаал, үнэхээр ингээд хамаг ирч хүчээ ингээд ийм зүйлд ингээд үрээд байгаа хосуудын хувьд бол баг зэргийн нэг юм завсарлага авах хугацаа бас та хэдэд манаас хэрэг болох магадaltaй харагдаад байна. За хосгүй хүмүүсийнхаа хувьд болохоор эдгээр хөзрүүдэд харах юм бол яхахгүй нэг юм шинэ хүнтэй бол энэ шинэ хүн бол гарч ирэхдээ маш юм хүчтэйгээр гарч ирэхээр харагдаад байна.
Тэгэхээр юм хүчтэйгээр таталцалтай, за магадгүй нэг юм шунал хүсэл ч гэдэм үү те иймэрхүү зүйлүүд бас давхар явагдаж болзошгүй харагдаад байна. Гэхдээ яг нэг юм гарч ирсэн үзүүрдээ харах юм бол энэ 4 сард энэ хүн гарч ирсэн хүн маань жоохон юм тогтвортой бас биш байж болзошгүй харагдаад байна. За тэгээд давхар энд 6-гийн аяг гарч ирсэн байгаа болохоор за магадгүй нэг өмнө нь нэг юм таньдаг байсан ч гэдэм үү. За ингээд шууд утгаараа X байж болно. За эсвэл нэг юм эртний танил ч гэдэм үү те өмнө нь нэг юм хальт харцдаг байжгаад болсон ч гэдэм үү. Ийм хүн бас эргэж гарч ирж бас магадлал өндөр харагдаад байна. За тэгээд дотоод байдлын хувьд болохоор ерөөхдөө нэг юм сонголтын дунд гацах. За дээрэс нь нэг юм яг юу хүсэж байгаагаа нэг юм тодорхой олж мэдэхгүй байх магадaltaй харагдаад байна. Тэгэхээр ингээ харах юм бол магадгүй энэ шинэ гарч ирж байгаа хүнийг сонгох ёстой юу? Эсвэл энэ хуучнаас гарч ирж байгаа хүнийг сонгох ёстой юу ч гэдэм үү те. Нэг юм хоёр юмны дунд ингээ гацаад авах магадaltaй харагдаад байна. Тэгэхээр магадгүй 4 сард ямар нэгэн байдлаар ийм хүмүүсийн дунд те хүний дунд ингээд сонголт хийх шаардлага байгаа бол ийм шаардлага гарахаар бол илүү бодитоор дүгнэх хэрэгтэй. Уг мэдрэмж гэдэг юм уу те ийм гэхээс илүүтэйгээр бодит байдлыг илүү харах хэрэгтэй байх нь байна. За зөвхөн нэг юм сэтгэл хөдлөлөөр ч гэдэг юм уу те нэг юм хөөрдлөөр ерөөдөө шийдвэрэл гаргаад бол хэрэггүй. Илүү нэг юм доктортой байдлыг нь хэн чамд илүү доктортой, илүү ус хугацааны ч гэдэг юм уу те илүү нэг юм 50 мэдрэмжийг өгөхөр байна. Ерөөдөө тэр тал руугаа сонголтыг хийвэл ерөөдөө буруудахгүй байх гэдэг ийм утгатай хуцрууд бол гарч ирсэн байна. Ерөөдөө нэг юм төр зүрийн нэг юм шунал хүсэл ирмэлзэл гэдэг хүн бол гарч ирж магадгүй байх нь байна. За дээрээс нь нэг юм шийдэггүй асуудлууд бас гарч ирж магадгүй өнгөрсөнтэй холбоотой ч гэдэм үү те. Ерөөдөө хосгүй сингл хүмүүсийн маань хувьд энэ 4 сар маань бол нэг юм сонголт хийх ёстой сар харагдаад байна. За одоо болохоор зөвлөгөөний 3 хөзрөө харъя. За зөвлөгөөний 3 хөзрөө ингээ харах юм бол King of Cups. За дээрээс нь 5-ын цоос 6-гийн цоос 2 маань ингээ гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 4 сард ерөөдөө нэг юм сэтгэлээ маш юм хянах хэрэгтэй харагдаад байна. Хит их нэг юм мэдрэмжинд автахгүйгээр тайван байх хэрэгтэй байна. Хит их савлгаатал нэг бол маш юм альва зүйлд хөөрлөөр хандаал. За нөгөө нэг гол хөзрөө те нэг юм ирч хүчээрээ хандчих гал сэтгэл хөдлөлөөр хандчих гал. За эсвэл нэг юм хит эсрэгээрээ жоохон нэг юм сэтгэл санаагаар унаал те. Дээрэс нь маш их юм спортын үзүүрд гарч ирсэн байгаа учраас энэ 4 сард ерөөдөө нэг юм бодол гэдэг зүйл маань хит их нэг юм ургуулж бодоод авах үү. Энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр 4 сард бол яг юм балансыг бол маш сайн олох хэрэгтэй байх нэ. Илүү тайван, илүү нэг юм сэтгэлээ хянсан те мэдрэмжүүдээ ингээд нэг юм удирдсан байх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. За тэгээд 5-ын цоос мань доошоо харж гарч ирсэн учраас ерөөдөө нэг юм өмнөх нэг 3 сар ч гэдэм үү 2 сар ч гэдэм үү нэг юм хүнд зүйлүүдийг туулсан байх магадaltaй харагдаад байна л та. Тэгэхээр нэг сэтгэл зүйн хувьд ч гэдэм үү те эсвэл санхүүгийн хувьд ч гэдэм үү. Тэнгүүд нэг юм хүнд үеэс ерөөдөө гарч эхэлж байгаа гэдэг юм тохио бол гарч ирсэн байна. Тэ идгэрж байгаа. Гэхдээ бүрэн бол биш. Тэгтээ ерөөдөө ингээд идгэж явах процесс нь бол явагдаад эхэлсэн байна. Сэтгэл мэдрэмжийн хувьд те өөрийгөө ангаагаад за нэг юм сул байдалтайгаа нүүр тулаад те одоо ч гэсэн баг зэргийн эмзэг байгаа ч гэсэн ингээд баг багаар алхам алхмаар ерөөдөө урагшилж чадна гэдэг ийм тохионы хөзөр гарч ирсэн байна. За тэгээд 6-гийн цоос маань гарч ирсэн. За тэгэхээр ерөөдөө нэг юм баланс гэдэг зүйл бол айгүй чухал байгааг л харуулдаг байна л та. За ингээд хувь хүнийхээ тал дээр те илүү нэг юм өөрийгөө хит их шүүхгүй өөртөө ч гэсэн бусдад ханддаг шиг өөртөө зөөлөн хандах. За эсвэл бусдын оронд өөрийгөө тавьж үзэх. За хосын харилцаан дээр те ерөөдөө нэг юм баланс гэдэг зүйл нэг юм өгөө аваа тэнцэх гэдэг юм уу. Дандаа л та араас нь гүгээл эсвэл нөгөө тал чинь ингээл араас нь гүгээл гэдэгсэн бол та энэ сард нөгөө хүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийх гэдэг юм уу. Нэг юм өгөө аваа тэнцвэр гэдэг зүйл бол энэ 4 сард бол маш юм чухал байхаар харагдаж байна. Тэгэхээр ерөөдөө нэг юм сэтгэл зүйн хувьд бол юм дотоод байдалтай магадгүй жоохон нэг юм эмзэг байдал байгаа ч гэсэн гаднаасаа нэг юм тайван харагдах гэж ерөөдөө хичээх хэрэгтэй ч гэдэм үү нэг юм өөрийгөө хянах хэрэгтэй байх нь байна. За тэгээ нэг юм тэнцвэргүй байдал гэдэг зүйл дээр те жоох юм засах хэрэгтэй байгаад байна. Ерөөдөө нэг юм хосын харилцаан дээр ерөөдөө энэ хөзөр гарч ирэхлээр хит их та ингээл араас нь хөзөлтөөл нөгөө хүн хойш суугаад ч гэдэм үү эсвэл та ингээл хойш суугаад гэдэг нөгөө хүн танд ингээл тэг аль болох таалагдчих хичээгээд байгаа ч гэдэм үү те. Ерөөдөө нэг юм хосын харилцаан дээр тэнцвэр гэдэг зүйлийг олж одоо нээх хэрэгтэй байх нь байна. Илүү тэнцвэртэй байх тал дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд эндээс ингээд бас давхар харах юм бол хин нэгэн ерөөдөө бас таны сэтгэл мэдрэмжийг жоохон
ашиглах гэдэг бас магадгүй. Тэгэхээр та ингээд нэг юм таны өрөвч нэмжинд хийх юм уу те таны нөгөө хамаг байдгаа зориулдаг энэ одоо сэтгэл мэдрэмжийг чинь бас хин нэг ингээд ашиглах гэдэг бас магадгүй, ашиглаад байж бас магадгүй байгаа учраас та өөрөө хит их тэр хүнд өгөөд байгаа учраас тэр хүн таны тэр мэдрэмжийг ерөөхдөө те ингээд ашиглаад байгаа гэдэг утгатай бас юм анхааруулгын хөзөр гарч ирсэн учраас энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй байх нь. Тэгэхээр ерөөхдөө анхааруулгын хөзөрөд харах юм бол сэтгэлээ ерөөхдөө удирдах. За дээрэс нь өөрийгөө битгий золиосол. За тэгээд нэг юм энэ харилцаа за дээрэс нь миний байгаа байдал ч гэдэг юм уу найз нөхөд ажил те бүх зүйл дээр ерөөхдөө тэнцүү байгаа юу? Яг би хийж байгаагийн шигэ илүү одоо тий би үнэхээр ингээд илүү цаг ажиллаад байгаа хэрнээ яг тэрэн шигэ ийм магтаалыг, саашаалыг, за цалинг ч гэдэг юм уу юу авч байгаа юу? За эсвэл хосын ярилцлаган дээр өмнө хийсэн шиг тий би цаг зав санхүү мөнгө сэтгэлээ бүх юмаа зориулаад байдаг. Эдгээр зүйл минь надад ирж гин үү буцаад. Энэ зүйлүүд дээр ерөөхдөө нэг юм дүгнэлт хийх хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөөний хөзөрд бол гарч ирсэн байна. Тэгэхээр 2 дугаар группийнхаа гарч ирсэн бүх хөзрүүдийг ингээ харах юм бол өнгөрсөн саруудад жоохон нэг юм өөрийгөө алдаад за нэг юм тэг нэг дотоод мэдрэмжээ нуугаад ч гэдэг юм уу эсвэл нэг юм өөртөө итгэл гэдэг зүйл маань жоохон багасаад тий сулраад байсан бол энэ 4 сараас эхлээд багаар ерөөхдөө өөрийгөө эргүүлээд олж авахар харагдчихээн. Энэний тулд ерөөхдөө өөрийнхөө дотоод дуу хоолойг маш сайн сонсох хэрэгтэй байх нь байна. За тэгээд энэ 4 сард ерөөхдөө нэг мөнгөний тал дээр шинэ боломж бололцоо гэдэг зүйл те нэг юм шинэ зүйлүүд бол гарч ирэх учраас энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. Илүү доктортой те нэг юм хамтын ажиллагаа гэдэг зүйл дээр бас анхаарах хэрэгтэй байх нь байна. За хосын харилцаан дээр болохоор ерөөхдөө нэг юм тайван байх. За дээрэс нь ямар нэгэн шийдвэр гаргах. За тэгээд нэг юм буруу хэд нэг юм докторгүй хүн рүү бас татагдах вэ гэдэг тал дээр бас анхаарах хэрэгтэй байх нь байна. За тэгээд хоорондын ойлголцол ярилцлал гэдэг зүйл маань маш их дутагдаад байгаа харагдаад байна. Тэгэхээр хоорондоо маш сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Айлуулах маргаан гэдэг зүйлээс хол байх хэрэгтэй харагдчихээн. За тэгээд ерөөхдөө гол зүйл маань болохоор илүү тайван, амар амгалан гэдэг зүйлийг мэдрэх. За энэ тал дээр илүү анхаарах, сэтгэл мэдрэмжээ ч гэсэн илүү нэг доктортой байх тал дээр бас анхаарах хэрэгтэй байх нь байна. За ингээд 2 дугаар группийн маань бол уншлага дуусаж байна. За дараа чимчлэг хүртэл баяртай дурсамж таараатай байлаа. 3 дугаар группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За 3 дугаар группийнхаа та бүгдийн сонгосон гол карттай танилцъя. За 10-ын сэлэм гэсэн хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр ерөөхдөө 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань сэтгэл зүйн тал дээр маш их бодол, маш их ядрал гэдэг зүйлийг те яг яагаад юм болчих вэ гэдэг юм нэг юм өөрийгөө жоохон зовоогоод байж бас магадгүй гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэнгүүд хайрын харилцаан дээр болохоор ерөөхдөө нэг юм харилцааны төгсгөл за магадгүй нэг юм ихтгэл алдагдах ч гэдэг юм уу те нэг юм гомдолч гэдэг юм уу иймэрхүү зүйл бол маш юм хэвийн хэмжээнээс бол ихссэн байгаа харагдаад байна л та. Нэг юм зайшгүй дуусгах ёстой зүйл харилцаа байгаа ч юм уу. За эсвэл нэг үнэхээр нэг юм ихтгэл гэдэг зүйл алтарсан. За эсвэл нэг юм айгүй гомдол гэдэг зүйл маань ингээд ихссэн те нэг юм гомдлоо тайлах хэрэгтэй байгаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Ерөнхийдөө нэг юм гол утга нь сэтгэл зүйн тал дээр маш их юм гүн гүнзгий шарах гэдэг зүйлийг тээгээд яваад байна. Маш юм гүн гүнзгий гомдол гэдэг зүйлийг тээгээд яваад байна. Нэг зүйл бүр мөсөн дууссан бас мэдрэмж бас байж магадгүй саяхандаа салсан ч гэдэм үү те ийм харилцаа байж магадгүй. За дээрэс нэг юм сэтгэл мэдрэмжийн хувьд бүр ингээд нэг юм доод зэгтээ хүрсэн байх магадaltaй л харагдаад байна л та. Ерөөдөө нэг юм сэтгэл зүйн байдал болон бие махбодын байдал маань ингээд нэг юм тэг заагаад байгаа гэх юм уу. Маш их юм ядралттай, өвдөлттэй нүүр тулцсан байгаа байдалтай харагдаад байна. Тэгэхээр ерөөдөө таны амьдралд маш том юм зайшгүй төгсгөл гэдэг зүйл болох хэвээр. За магадгүй энийгээ одоо даваад туулаад явж ийж магадгүй. За эсвэл нэг маш их зүйлийг бодоод, эргэцүүлж бодоод тэг хэд их зүйлийг бодсноосоо болоод юм ядраад ижс магадгүй харагдаад байна. Тэгэхээр ерөөдөө нэг юм энэ 10-ын тооны дараа, энэ 10-ын сэлэмний дараа энэ зүйлийг, энэ өвдөлтийг за үнэхээр энэ шарахыг та үнэхээр мэдрээд байгаа бол энэ зүйлийг давсны дараа бүх зүйл ингээ шинээр эхэлнэ. Үнэхээр ингээ шинэ ихтгэл үнэмшилтэйгээр, шинэ одоо урам зоригтойгоор те таны амьдрал ерөөдөө таныг хүлээж байгаа учраас энэ зүйл дээр бити шантраарай гэж бол хэлмээр байна. За одоо бүгдээрээ энерги шалгалтынхаа хөтөл рүү орцгоё.
дугаар группийн маань энерги шалгалтын дээр гарч ирсэн хүзрэлтэйгээ танилцъя. За 5-ын саваа маань доошоо гарч ирээд 2-ын аяга, за Knight of Pentacles, за тэгээд 5-ын сэлэм маань доошоо гарч ирээд 6-гийн сэлэм дээшээ гарч ирсэн байна. За тэгээд одны үзэр маань доошоо гарч ирээд World маань доошоо гарч ирсэн байна. За тэгээд 9-ийн зоос маань дээшээ гарч ирсэн байна. За тэгэхээр эдгээр 8 хүзрүүдээ харах юм бол ойрын хугацаанд за магадгүй 2 сар 3 сар ч гэдэг юм уу те. Ойрын хугацаанд маш их нэг юм маргаан гэдэг зүйл таны хажууд бол байсан харагдаад байна. Маш их маргалцсан, маш их одоо үл ойлголцсон ч гэдэг юм уу. Эсвэл ингээд нэг юм эгоны асуудал ч гэдэг юм уу. Эгоноос болоод би эндээ буудалт хийхгүй ч гэдэг юм уу те. Нэг юм иймэрхүү зүйлүүдийг магадгүй хосын харилцаанд урт хугацаанд жоохон маргалцсан зүйлүүд байж магадгүй. За эсвэл ойрын хугацаанд те жоохон нэг юм ойлголцохгүй байгаа байж магадгүй. За эсвэл зүгээр ойрын тэг өчигдөр уржигдэр ч гэдэг юм нэг юм ойрын хугацаанд ямар нэгэн байдлаар хүнтэй маргалтаж муудалцсан ч гэдэг юм. Тэг хэрвээ иймэрхүү зүйлүүд танд ойрын одоо үед болсон бол та ерөөдөө зөв группээ сонгосон байна. За тэгээд 2-ын аяга маань гарч ирсэн байгаа учраас за магадгүй хосын харилцаан дээр үнэхээр маргалтаад муудалцаад те энэ зүйлүүд маань ихтэй доошоо харсан байгаа учраас бас одоо ерөөдөө нэг юм маргалдаж муудлах нь багассан те одоо буцаад нэг юм биентэйгээ илүү нэг юм ойлголцсон. За магадгүй нэг юм тэмцэлтэд маргалтаад байсан зүйл нь буцаагаад та хоёрыг биеиндээ татагдахад хүрэлцэн буцаагаад бие биенийгээ ойлголцож эхэлсэн гэдэг юм. Тэг иймэрхүү мэдрэмжтэй байгаа бол бас зөв группээ сонгосон байна. За тэгээд ерөөдөө ийм хуучин ихтгэл үнэмшилж гэдэг юм уу. За эсвэл нөгөө хосын харилцаан дээр хуучин нөгөө нэг юм үзэл бодол дүрм журам ч гэдэг юм уу. Тэг иймэрхүү зүйлүүдээс ерөөдөө шинээр шинжлэгдэж тэг шинэ зүйл рүү ингээд татагдж байгаа. Шинэ одоо нэг юм дүрм журамтайгаар шинэ эхлэлээр одоо ингээд хосын харилцаагаа эхлүүлэх гэж байгаа хүмүүст бас сонгож байгаа бол зөв группээ бас сонгосон байна. За тэгээд бас харах юм бол ерөөдөө нэг юм ойрын хугацаанд өөртөө итгэл гэдэг зүйл маань ингээд шинээр нэмэгдэж эхэлж байгаа бол өөртөө илүү анхаарч эхлээл өөртөө те ерөөдөө санхүү мөнгө болон цаг хугацааны тал дээр өөртөө те нэг юм цаг гаргацдаг. За өөрийнхөө амттай идмээр байгаа зүйлийг аваад идчихдэг ч гэдэг юм уу. Эсвэл нэг юм хийх ёстой зүйлүүдээ ингээд хийгээд нэг юм өөртөө анхаарат байгаа бол ерөөдөө зөв группээ бол сонгосон байна. За тэгээд илүү нэг мөнгө санхүүгийн тал дээр нэг юм тогтвортой урагшлах энергитэй байгаа бол ямар нэгэн байдлаар те санхүүгийн тал дээр нэг юм их шинэ бизнес ч гэдэг юм уу те юм эхлүүлээд тэр маань ингээд үр өгөөж эхнээсээ өгж эхлээд байгаа бол яг гоо энэ нь болохоор Knight of Pentacles байгаа учраас нэг юм огцон маш хурдтайгаар мөнгө орж ирэх биш урт хугацаанд тогтвортойгоор ингээд мөнгнүүд ингээд орж ирдэг ч гэдэг юм уу те ерөөхдөө нэг иймэрхүү зүйлүүд бас мэдрээд байгаа бол бас зөв группээ сонгосон байна. За тэнгууд итгэл найдвар болон за World гэдэг хоёр хөзөр маань гараад ирсэн байл та доош харж ирсэн. Тэгэхээр энэ хоёрыг хөзрийг харах юм бол ерөөхдөө ямар нэгэн зүйлийг дуусгахаар шийдсэн бол за үнэхээр нөгөө энэ маргалдаанаас болоод хосынхоо харилцааг дуусгах гэж бодож исэн бол үнэхээр дуусгах гэж шийдсэн байгаа бол та зөв группээ сонгосон байна. За эсвэл ойрын хугацаанд яг нэг юм ирээдүй жоохон тодорхойгүй ч гэдэг юм уу. Тэ ирээдүйхээ талаар бодох гэхлээр нэг юм ихтгэл үнэмшил гэдэг зүйл маань орж ирэхгүй жоохон юм ихтгэл сул те ирээдүгөө бодох гэхлээр нэг юм би чадах болоо чадахгүй болоо ч гэдэг юм уу. Тэ нэг юм эргэлцсэн мэдрэмж бас төрөөд байгаа бол зөв группээ сонгосон байна. За тэгээд шууд утгаараа 6-гийн сэлэм гэхлээр магадгүй ойрын хугацаанд нүүх бодолтой байгаа. За эсвэл нүүсэн. За эсвэл нэг юм гадагшаа дотгошоо явах гэдэг юм уу те иймэрхүү энергитэй бас хүмүүс бол сонгосон бол бас зөв группээ сонгосон байна. Нэг юм хуучин зүйлээсээ аль түвшинээс салаад те хуучин ихтгэл үнэмшил, хуучин одоо дүрм журам, хуучин харилцаа ч гэдэг юм уу те эдгээр зүйлүүдээсээ нэг юм 50 бус энергитэй энэ харилцаанаас урагшилж байгаа бол нэг юм хуучин сэтгэлийн шархаа үлдээгээд эдгэрэл рүү ингээд урагшлах гэж хичээж байгаа бол ерөөхдөө зөв группээ сонгосон байна. За ингээд ерхий энерги шалгалтын маань хөзрүүд бол ингээд дуусч байна. За тэгэхээр та бүхэн маань хэрвээ 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань саяны энийг хэлсэнчлэн энерги шалгалт маань хэрвээ тантай таарч байгаа тохиолдолд группээ цааш нь уучлахаа сонсох бүрэн боломжтой. Хэрвээ ямар нэгэн байдлаар таарахгүй байгаа тохиолдолд бусад нөгөө 2 группийнхаа энерги шалгалтыг бас сонсоод үзээрэй. За хэрвээ миний одоо энэ удаагийн уншлагын маань 3 групп гуруулаа танд таарахгүй байгаа тохиолдолд та бүхэн маань өөр 4 сарын ерөнхий төлөв байдлын өөр одоо YouTube
хуудсуудыг бас зочлоод үзээрэй гэж хэлмээр байна. За одоо бүгдээрээ энергийг таарсан хүмүүстэйгээ уншилгаа хийцгээе. За 4 сарын ерөнхий төлөв байдал. За 4 сарын ерөнхий төлөв байдлын маань хуудсууд бол гараад ирлээ. За нийт 8 хөтөр бол гарч ирсэн байна. За энэ хөтөр дээр нэмээд бүгдээрээ 4 сарын хайрт орлолынхаа хөтрүүдийг бас нэмээд гаргаад авъя. За 4 сарын ерөнхий хайрт орлолын нэрийг. За энэ 3 хөтөр маань дарааллаад доошоо харсан учраас би дээш нь харуулж тавьдаг. За одоо болохоор нэмэлтээр 4 сарынхаа анхаарах ёстой зүйлийг хөтөлбөрөөр гаргаж авцгаая. За одоо бүгдээрээ хөтөлбөрөдөө асуултынхаа дагуу хунчээ. Тэгвэл бүгдээрээ бол угаасаа багтахгүй ширээн дээр. За гол хөтөлбөр маань. За тэгээ гарч ирсэн хөтөлбөрөдөө ингээ харах юм бол за ерөөхдөө Wands-ийн хөтөлбөр маань бол аягүй их гарч ирсэн харагдаж байна. За тэгээд гарч ирсэн үзүүд харах юм бол за 4-ийн зоос, Ace of Swords, за дахиад энерги шалгалтын дээр маань гарч ирсэн 5-ын саваа маань бас дахиад доошоо гарч ирсэн байна. За тэгээд Page of Wands зөв гарч ирээд Queen of Wands маань болохоор доошоо гарч ирсэн байна. За тэгээд Eight of Pentacles 8-ын зоос маань за тэгээд 3-ын зоос маань доошоо гарч ирээд за тэгээд 8-ын аяга маань бол дээш гарч ирсэн байна. За гарч ирсэн дарааллаар нь хөтөлбөрөдөө харах юм бол за хамгийн эхлээд 4-ийн зоос маань гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө 4 сард яг нэг юм санхүү болон эрч хүч тэг нэг юм иймэрхүү зүйлүүд дээр хэд их жоохон нэг юм барих гэдэг ч магадгүй харагдаад байна. Ерөөдөө нэг юм санхүүгийн тал дээр доктортой орлоготой, доктортой байгаа ч гэсэн за хэд их жоохон нэг юм санхүүгээ хэд их харамлаад ч гэдэм өөрөөсөө харамлаад тэ нэг юм жоохон атах гэдэг ч магадгүй. За дээрэс нь гэр бүлийн харилцаа, зохиосын харилцаа ч гэдэм үү тиймэрхүү зүйлүүд дээр ерөөдөө нэг юм хит их нь хамгаалаад байж бас магадгүй харагдаад байна л да. Нэг юм алдахгүй байх гэж хамгаалаад ч гэдэм үү эсвэл өөрийгөө хамгаалаад тий нэг иймэрхүү энергиэсээ болоод нэг юм хит их чанга бариад авах үдээ. Хит их нэг юм дүрм журамч гэдэм үү. За би энэ хүнийг л өстө алдахгүй байхын тулд би өстө өөрийгөө золиод чамаагүй ч гэдэм үү. Тэ нэг юм ийм мэдрэмж бас өгөөд байх үдээ. Инээсээ болоод нөгөө хосын ярилцаа маань жоох хөгжихгүй яг нэг газар ингээд зогсоод байх үдээ гэсэн ийм бас утгатай хөтөр бол гарч ирж байна. Тэгэхээр ерөөхдөө энэ хөтөр маань бол сайн болон муу талыг ингээд нэг юм миний харддаг өнцгөөс бол ингээд аль алиг нь ингээд авч явж байгаа юм шиг санагдаад байдаг. Хит их ингээд нөгөө юмны араас хөөцөлдөг хит их зүйлийг барих нь өөрөө бас жоохон нэг юм хөгжил, өсөлт, дэвжилт гэдэг зүйлийг жоохон саатуулаад байдаг учраас ерөөдөө яг энэ сул тавих үедээ ерөөдөө сул тавьж чаддаг байх хэрэгтэй гэдгийг бас сануулсан ийм хөтөр бол байдаг. За тэнгуү санхүү мөнгөнийхөө тал дээр 4 сард бол илүү доктортой бол байхаар харагдчихээн. За тэгээд хоёр дахь хөтөр маань болохоор Ace of Swords маань гарч ирсэн. За тэгэхээр энэ 4 сард магадгүй нөгөө нэг юм хосын харилцааны маргаан маань дуусаад тий нөгөө нэг юм энерги маань бас дэжгүй болоод тайвшраад эхлэнгүүт илүү нэг юм өндөр мөннийг олж харах. Өмнө нь магадгүй маргалдаал муудалцаал ч гэдэм үү тий энэ зүйлүүдээсээ болоод өөртөөхөө харилцааны эсвэл өөрийнхөө тий нэг юм буруу болохгүй байсан зүйлүүдийг олж харахгүй байсан байж магадгүй харагдаад байна л та. Тэгэхээр яг нэг юм шин ойлголт ухаарал гэдэг зүйлийг энэ 4 сард бол ойлгохоор харагдаад байна. Би яг энэ үед ингээд алдсан юм байна. За эсвэл за миний энэ зан жоохон ийм юм биш үү. За эсвэл тэр хүн маань үнэхээр хичээгээд байгаа юм биш үү гэдэг юм те нэг юм ямар нэгэн зүйлийг бол ухаарч шин нэг юм ойлголттой, шин нэг юм итгэл үнэмшилтэй болохоор л харагдаад байна. За магадгүй энэ зүйл маань нэг юм бодит шийдвэр гаргахад бол маш юм хүчтэй нөлөөлж болзошгүй ийм бодит байдлыг бол олж харна гэдэг ийм гол утгатай хөтөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 3 дахь хөтөр маань болохоор 5-ын саваа маань
дахиад доошоо гарч ирсэн. Энерги шалгалтын дээр бас энэ хөдөр манаас доошоо гарч ирсэн байсан. Тэгэхээр яхахгүй л нөгөө нэг хоорондын нэг юм хэсэг зургийн маргаан ч гэдэг юм уу те тэмцэл маань ерөөдөө одоо ингээд суларч байна. За дээрээс нь нэг юм өмнөх асуудлууд ерөөдөө багаар зогсох те өмнөх нэг юм стресс маань ерөөдөө багасчаа гэдэг утгатай хөдөр бол гарч ирсэн байна. За яг энэний хараслаар Page of Wands, за дээрээс нь Queen of Wands хоёр маань ингээд гарч ирсэн байна. Доош хараад иш хараад. Тэгэнгүүт нэг юм шин сонирхолтой болж магадгүй. Дасгал хийх, суралцах, тэ ямар нэгэн зүйлийг турших ч гэдэг юм уу. Тэрийг очиж хийж үзмээр санагдажсэн зүйлүүдээ хийж үзэх. За илүү нэг юм ирч хүчтэй болох тэ. Иймэрхүү энерги бол орж ирэхээр харагдаад байна. Ямар нэгэн зүйлийг шинээр тусаж үзэх. За хосуу харилцаан дээр ийш тийшээ хамт болцох ч гэдэг юм уу. За хуу хүнийхээ тал дээр ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлж сурах, ойлгох тэ. Нэг юм дадалтай болох, шинэ хоббитой болох ч гэдэг юм нэг юм хүсэл эрмэлзэл гэдэг зүйл бол маш өндөр байхаар харагдаад байна. Энийг ингээ хийгээд дуусгах, за энийг өстэй тэд хоногийн дотор дуусгах ч гэдэг юм уу те нэг юм зорилттой болохоор харагдаад байна. За тэгэнгүүт араас нь Queen of Wands маань доош гарч ирэхлээр нэг юм итгэл гэдэг зүйл жоохон суулраад, өөртөө итгэл маань жоохон суулраад, дотоод гал жоохон дутагдаад тэгээ бусдын нөлөөнд хиттэйг амархан автах гад ээж магадгүй. Тэгэхээр ерөөдөө нэг юм хоёр энерги ингээд харшсан байгаа нэг хүүтэн хатлон гэдэг шиг. Нэг бол айгүй ирч хүчтэй болоод энийг шийдэж үзмээр тэрийг чимээр те ингээл амжуулчмаар ингээл маш олон зүйлийг зэрэг амжуулмаар санагдангууд энэ талаасаа буцаал нэг юм ирч хүчгүй болоод буцаал итгэлгүй болоод нэг юм хоёр төлөлт энерги жоохон 4 сард мэдрэх гэж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр энэ нэг юм тэнцвэржүүлэх хэрэгтэй гэдэг бас давхар анхаарал олж магадгүй. Хит их нэг юм олон зүйл рүү өсчиж ороод тахлаар бас жоохон анхаарал сулрах гэж магадгүй. За тэнгүүд хит их өөрийгөө алдаад тэ нэг юм ихтгэл үнэмшлээ алдаад ах юм бол нөгөө өөрөөсөө итгэлээд дотоод галаа ингээд алдаад ах юм бол бас нэг юм нөгөөд эсрэг тал руугаа тэ хасах төлөв рүүгээ бас жоохон ойртгоод байж магадгүй. Тэгэхээр аль болох өөртөө итгэлээ бас давхар сэргийж авах хэрэгтэй. Өөртөө цаг гаргаж явах хэрэгтэй. Нэг юу таны нэг юм дотоод ирч хүчийг нээдээ. Найз нөхдөйгөө уулзах юм уу те гадуур одоо дийлгүүр хэсэг ч гэдэг юм уу эсвэл өөртөө нэг сайхан амраад нэг кофе уугаа суух ч гэдэг юм уу те. Яг нэг ийм боломжийг өөртөө бас өгөх хэрэгтэй шүү. Өөртөө энэ ирч хүч гэдэг зүйлийг нөхөх хэрэгтэй шүү гэдэг ийм хөдрөл гарч ирсэн байна. За дараагийн үзэр маань болохоор Eight of Pentacles үзэр маань гарч ирсэн байна. За тэгэхээр Eight of Pentacles үзэр маань болохоор ерөнхийдөө энэ 4 сард яах явгүй нэг юм хөдөлмөрлөх хэрэгтэй байх нэ. Суралцах хэрэгтэй бол сурах хэрэгтэй байх нь байна. Хөдөлмөрлөж ямар нэгэн зүйлийг үр шимийг нь одоо тий хүртэлээ ерөөдөө тууштай байх хэрэгтэй гэдгийг сануулсан хөдөр гарч ирж байна л да. Тэгэхээр хосын харилцаан дээр магадгүй жоохон ихтгэл найдвар сулраад ч гэдэм үү хоорондоо маргалтаа ч гэдэм үү тий иймэрхүү зүйлүүдээсээ болоод жоохон шантрах гад байсан бол бити бууж өгөөрэй. Буцаад ингээд нэг хосын харилцаа гэдэг зүйлч маань сэрэхэд ойрхон байгаа шүү. Өөр дөнгөө өгөхөд ойрхон байгаа шүү гэдгийг сануулсан хөдөр. За ажлын тал дээр сурлагын тал дээр жишээлбэл тий одоо нэг юм хийж байгаа зүйл чинь үр дүнгээ өгнө. Энэ зүйл ингээд тэрийг магтаал сайшаалч гэдэг юм уу те ийм зүйл ингээд өгөхөд бэлэн байгаа ийм одоо төсөл шүү тийм одоо сурлах шүү те ерөөдөө энэ зүйлээ илүү сайн тууштай байгаад хийгээд өгөөрэй. Энүүхэн энэ дээр барай нь бол энүүхэнд шүү гэдэг сануулсан хөзөр гарч ирж байна. За тэнгууд яг энэний араас 3-ын зоос маань доош харж гарч ирсэн. За тэгэхээр магадгүй шууд утгаараа ойрын энэ 4 сарда нэг юм олон хүнтэй ажиллахад жоохон асуудал гарч магадгүй харагдаад байна. За жоохон ойлголцохгүй ч гэдэм үү те хамтын ажиллагаа жоохон бүтэхгүй байх ч гэдэм үү иймэрхүү байж магадгүй. За эсвэл хосын харилцаан дээр ерөөдөө өөрөө айгүй их зүйлийг ингээл хийж бүтээч гээл те хоорондоо хамт ингээл маш олон зүйлийг хийж туршаал ингээл нэг юм шинжилтийг хийх гэдэг. Нөгөө тал маань жоохон хит өнгөрсөндөө баригдаад ч гэдэм үү хит нэг юм сул дорой байгаа ч гэдэм үү те эсвэл нэг юм жоохон ирч хүчгүй яг нэг юм хийгсэн зүйлийг чи хийхгүй ш гэдэг юм уу те нэг юм хоошоо жоохон татаад байх бас магадaltaй харагдаад байна л да. Тэгэхээр хосын харилцаач тэр ажилч тэр те ерөөдөө нэг юм багийн ажил хоёр талаасаа л зэрэг ингэж хийж иж үр дүн гэдэг зүйлийг хардаг учраас нөгөө талаа бас жоохон харах хэрэгтэй шүү. Нөгөө талаа ингээд та ингээд ганцаар төрлөө явцдаг те ирээдүгөө хараад урагшлаад байдаг. Нөгөө хүн маань жоохон хойноос татагдаад байдаг те жоохон удаан яваад байгаа бол ийм хурдаа жоохон хоршуулах хэрэгтэй гэдгийг бас анхааруулсан ийм хөдөр бол гарч ирж байна. За тэгээ хамгийн сүүлийн хөдөр маань болохоор 8 аяг гарч ирсэн. За тэгэхээр яхааргүй нэг юм өнгөрсөн зүйлээс холдож байгаа энергитэй хөдөр гарч ирсэн. Магадгүй ингээд харсан ч гэсэн сая ингээд санаандгүйгээр те
давхцлаар нөгөө тавын савааныхаа доор яг энэ хөзрийг байрлуулж таарлаа. Тэгэнгүүт нөгөө нэг юм өнгөрсөн саруудад ч гэдэм үү өнгөрсөн нөгөө нэг юм өдрүүдэд маргалдаад муудалцаад ойлголцохгүй байсан нөгөө нэг бие биенийхээ дээр дор гарах гал те эгоны асуудал ч гэдэм үү энэ зүйл маань ерөөхдөө ингээд холдож байгаа энергитэй хөзөр бол гарч ирсэн маань хоорондоо таарад. Тэгэхээр илүү нэг юм сэтгэлээ тайван болгох, илүү нэг юм шинэ алхам хийх тал дээр бас энэ 4 сард бол төвлөрч чадхаар харагдаад байна. Хэд их өнгөрсөндөө одоо тэг өнгөрсөн маргаан ч гэдэм үү өнгөрсөн асуудал ч гэдэм үү те иймэрхүү зүйлүүдээсээ болоод нэг жоохон ирч хүчээ алдаад өөрийгөө алдаад байсан бол одоо амьдрал болон хосын харилцаа илүү нэг юм тайван зүг рүү ерөөхдөө чиглэж байгаа гэдгийг сануулсан хөзөрөл гарч ирж байна. Тэгэхээр энэ 4 сард бол ерөөхдөө нэг юм дотоод хүчээ хадгалах тий шинэ ойлголт шинэ ямар нэгэн зүйлийг олж мэдэх ойлгох. За дээрэс нь хувийн баг зэргийн нэг юм сорилтыг ерөөхдөө даван гарах хэрэгтэй харагдчихээн. За тэгээд зарим харилцаа ч гэдэг юм уу хамтын ажиллагаан дээр жоохон саатал гарах ч гэсэн нэг юм шинэ алхам хийх боломжтой байгаа. Тэгээ илүү тайван доктортойгоор урьдчилах боломжтой байгаа гэдгийг сануулсан ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За одоо бүгдээрээ хосын харилцаа буюу хостой хосгүй хүмүүсийн маань хайрын харилцаа 4 сарын ерөнхий хөзрийг харъя. За 4 сарын ерөнхий хөзрүүдээ ингээ харах юм бол хайрын харилцаан дээр за хостой болон хосгүй хүмүүсийн маань хувь дээр аль алин дээр нэм шинэ уур амьсгал бол орж ирэхээр харагдаад байна. Хосгүй хүмүүс дээр маань ингээ шинэ хүсэл эрмэлзэл хүсэл за одоо бие махбодын хүсэл за дээрэс нь таталцал за дээрэс нэг юм сонирхол төрөхөөс шинэ хүн бол гарч ирж магадгүй харагдаад байна. За хостой хүмүүсийн маань хувьд батлахлаар хоорондын уур амьсгал гэдэг зүйл дээр за магадгүй ойрын хугацаанд маргалдаж муудалцаад байсаасаа болоод тийм хайр жоохон хөрөөд исэн тохиолдолд одоо нөгөө хайр маань ингээд шинээр бий болж байна. Шинээр нахиалж байна. Ирч хүчтэйгээр гал энергиэр те ерөөхдөө ингээд хайр маань ингээд бий болох нэ. Дахиад ингээд ургаж те ингээд хайр догтлол гэдэг зүйл маань бий болж байгаа гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт энэ дээр King of Cups болон Empress хоёр маань зэрэгцээд гараад ирсэн. Тэгэхээр би энийг болохоор шууд эрэгтэй тал болон эмэгтэй тал гэдээ хуваачаа гэж бодож байна. Эмэгтэй тал маань ерөөдөө хоёрын харилцаан дээр за хостой болон хосгүй аль аль маань энэ 4 сард илүү нэг юм зөөлөн, илүү нэг юм эмэгтэйлэг байхаар бол харагдаад байна л да. Магадгүй шинэ харилцаан дээр орохлоор энэ эрэгтэй тал маань илүү нэг юм романтик, тайван төрлийн эрэгтэй хүн харагдаад байна. Тэгэхээр энэ хүний нөлөөгөөр шинэ харилцаа үүсгэж байгаа эмэгтэйчүүд маань илүү зөөлөн, илүү нэг юм халамжлагч те илүү нэг юм амар амгалан харилцаанд орж ирж болцсошгүй те амар амгалан байдлыг мэдэрч болцсошгүй харагдаж байна. Хостой хүмүүсийн маань хувьд болохоор эрэгтэй тал маань илүү нэг юм харилцаанд ухаалаг хандаж эхэлнэ. Арай илүү тайван болж эхэлнэ. Магадгүй ингээл арсалцаал те хэрэлдээд ч гэдэм үү ингээл нэг юм уур хилэндээ ингээл автаад исэн бол энэ сараас эхлээд илүү зөөлөн болж эхэлнэ. Илүү романтик болж эхэлнэ. Илүү ойлгож эхэлнэ те тайван болж эхлэхээр эмэгтэй хүмүүс маань болохоор яг энийгээ дагаад илүү нөгөө хүний халамжлах, илүү нэг юм анхаарах те илүү нэг юм амар амгалан харилцааг бол хүсэж эхлэхээр харагдаад байна. Өгч эхлэхээр харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө нэг юм хоорондын таталцал, хоорондын нэг юм ойлголцол гэдэг зүйл бол хангалттай сайн өрнөхөр бол харагдаж байна. Ерөөхдөө нэг юм зөөлөн тайван. Тэгээ ерөөхдөө ингээ хоёр хөдрийн маань утгач гэсэн хоорондоо маш юм сайн зөгцохоор гэх юм уу? Нэг нь хит их гал энерги орчимтэй, нөгөөх нь хит их ус орчимтэй ч гэдэг юм уу. Тэгээ ийм бол биш. Яг хоёулаа илүү нэг юм тайван төрлийн энергитэй хөдрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ бол айгүй сайн зөгцөх хүн бол гарч ирэхээр харагдаж байна. За тэгээд 3-ын саваа маань гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө нэг ирээдүйд харилцаанд нэг шинэ боломж гэдэг зүйл бол гарч ирнэ гэдэг утгатай хөзөр гарч ирж байна. Тэгэхээр хосгүй хүмүүсийн маань хувьд магадгүй энэ хүнтэйгээ энэ харилцааныхаа ирээдүг харах. За ингээд нэг юм арай жоохон төр зүрийн харилцаа гэхээс илүүтэйгээр те арай жоохон нэг юм гүнзгий төвшөнд ингээ харилцаж эхлэх ийм хүн бол гарч ирэх магадaltaй харагдаад байна. Хостой хүмүүсийн маань хувьд болохоор илүү нөгөө нэг юм өнгөрсөн ч гэдэм үү одоогийн өөрсдийнхөө асуудалд ингээл зуралдаал нөгөө нэг юм асуудлуудаасаа болоод маргалдаал байсан энерги маань илүү ирээдүрөө төвлөрч эхлэхээр харагдаад байна. Ирээдүгөө харж эхлэхээр тий хоорондоо нөгөө маргалдаал өнгөрсөн ч юм уу одоо ч гэдэм үү ийм зүйлүүдийг хараад байсан бол одоо илүү ирээдүгөө хараад илүү ирээдүгөө ингээд төлөвлөж эхлэхээр бол харагдаад байна. Тэгэхээр энэ бол маш авууштай сайн хөзөр. За тэгээ хамгийн сүүлийн хөзөр маань болохоор 8 сэлэн маань гарч ирсэн. За тэгэнгүүт яг нэг юм дотоод гацсан мэдрэмж, өөрийгөө жоохон нэг юм хязгаарласан мэдрэмж бас
явагдаад байж магадгүй харагдаад байна л та 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд. Уул нь ингээ хайрын харилцаа маань ингээ шинээр тогтолтой бий болоод за магадгүй хостой хүмүүс маань те шинээр ингээд тогтлоод бий болоод буцаад ингээ халамжлаад хайрлаад ихсэн чинь тань дээр жоохон нэг юм асуудал үүсгэж байж магадгүй. Та өөрийгөө хит их бодол дундаа жоохон өөрийгөө хорих гээд байж магадгүй харагдаад байна. Тэнгүүт энэ бодлын энэ нэг 20-оос үүдэлтэйгээр өөрийгөө жоохон алдах гээд байж магадгүй. Хит их нөгөө одоо ингээд сөрөг ч гэдэг юм уу жишээ авах юм бол хит их одоо нөгөө хүндээ эсрэг талынхаа хүндтэй нөгөө эмэгтэйдээ нөгөө эрэгтэйдээ өөрийгөө тааруулах гээд байж магадгүй харагдаад байна. За би нэг юм хиймээр байдаг. Гэхдээ тэр маань дургу байгаа болохоор за болчих доо гэд болчингууд тэр яг үнэхээр болчихдохгүй байгаа. Чи тийм үү? Үнэхээр ингээ болоод за энэ хүн маань дургу байгаа юм чинь би болчих гэдэг нэг юм сэтгэл амар болох гэхээс илүүтэйгээр энэ тэр зүйлийг больсноор та өөрөө ингээ нэг юм бодолд гацаад байгаа ч гэдэм үү те. Нэг ийм энерги бас явагдаад байж магадгүй. Одоо юу гэдгийг та нэг юм шин зүйл сурмаар байдаг те, шин юм эхлүүлмээр байдаг, шин бизнес ч гэдэм үү те. Тэнгүүд нөгөө тал маань ингээ хосын энергитэй нөхрөн ч гэдэм үү, найз залуу ч гэдэм үү. За эсвэл хамт олон ч гэдэм үү те. Нөгөө юмыг дэмжихгүй, жоохон бүтэхгүй те. Тэнгүүд нь за болчих гэ та ингээ болж байгаа хэрнээ тэрнээсээ ингээ нэг юм стрессийг аваад байгаа. Нэг ч гэдэм үү, нэг юм дотоод хязгаарлах өөргөө нэг юм хязгаарлсан мэдрэмж ерөөдөө явагдаад байна. Тэрнээсээ болоод сэтгэл мэдрэмжийн тал дээр жоохон гацах магадaltaй харагдаад байна л да. Тэгэхээр ерөөдөө энэ тал дээр илүү одоо юу гэдэг нэг юм анхаарах хэрэгтэй. Нэг юм гацсан асуудлууд, тэг өнгөрсөн асуудлууд гэдэм таныг гацаагаад байгаа, нэг юм хайрцаглаад байгаа энэ асуудлуудаа нэг юм анхаарах хэрэгтэй. Ерөөдөө энэ асуудлуудаа энэ ийм сөрөг зүйл бодоод байгаа бодлуудаа нэг нэгээр нь зэгцлэх хэрэгтэй гэдгийг сануулсан ийм хөзрөл гарч ирж байна. Тэгэхээр хосын болон энэ хайрын харилцаан дээр гарч ирсэн хөзрүүдээ харах юм бол харилцаанд аль тал дээр хостойч бай, хосгүйч бай, ерөөдөө шинэ энерги бол орж ирэхээр харагдаж байна. Бие биендээ дахин дурлах, за шинэ хүн орж ирэхтэй. За тэгээд ерөөдөө нэг юм хувь хүнийхээ тал дээр энэ гацсан асуудлуудыг ерөөдөө шийдэх хэрэгтэй. Шийдэж урагшаага шинээр алхам хийн, урагшаага төвлөрөн те шинэ одоо ирээдүг төлөвлөнө гэдэг бол сануулъя. За тэгээд шинэ ямар нэгэн алхам хийхдээ илүү ухаалаг, илүү халамжтай бас хандах хэрэгтэй байх нь байна. За тэгээд хосгүй хүмүүсийнхаа тал дээр болохоор хэрвээ анхааруулах гэх юм бол шинэ харилцаа эхлэх боломжтой байгаа. Тэнгүүд энэ шинэ харилцаа маань хэд бас нөгөө нэг юм emotional ч гэдэг юм уу? Нэг хэд их нэг юм passion те нэг ийм хүн бас орж ирж болцсохгүй байгаа учраас энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. Нэг юм доктортой төрлийн энергитэй хүн байна уугүй юу гэдгийг бас шалгаж үзэх хэрэгтэй байх нь байна. Тэгэхгүй бол нөгөө хэд их юм докторгүй юм ирч хүчтэй нөгөө нэг юм бүхсэл ирмэлзэл таталцал ч гэдэг юм уу те бие махбодын ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдээс болоод бас жоохон энэ хүндээ татагдчихдаг яг үндэ нэг юм доктортой төрлийн бас энергитэй хүн биш байх үдэ гэдэг ийм бас зүйл дээр бас анхаарал авахд бол илүүдэхгүй харагдчих байна. За тэгэхээр одоо болохоор анхаарах ёстой зүйл дээр маань болохоор Moon. За тэгээд Queen of Cups. За тэгээд Page of Swords гэсэн 3 хөзөр маань бол гарч ирсэн. За тэгэхээр Moon гэхлээр ерөөдөө бодит байдлыг олж харахгүй байх үедээ хит их бодолтой төөрөөд хит их айдастай эргэлзээндээ төөрснөөсөө болоод бодит байдлыг олж харахгүй байх үедээ гэдэг ийм анхаарлын хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр 4 сард хит их юм эргэлсэн ч гэдэм үү те хит их юм сөрөг бодолтой автахгүйгээр илүү нэг бодит зүйлд бодит одоо амьдрал дээрээ бодит одоо нэг байдал дээрээ илүү анхаарах хэрэгтэй шүү. Хэд их юм төөрөгдөд байж болохгүй шүү гэдгийг анхааруулж байна. За дараа нь болохоор Queen of Cups маань доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө нэг юм хэд сэтгэл хөдлөлөө жоохон удирдах чадахгүй байж магадгүй харагдаад байна. Хэд доошлол те хэд ингээл нэг юм уйлж унжах гэдэг юм уу emotional болоод юм өөрийгөө алдах гал те нэг юм байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр өөрийгөө алдахгүй тул сэтгэлээ маш сайн хамгаалах, доктортой байх тал дээр анхаараарай. За тэгээ Page of Swords гарч ирсэн гэхээр ерөөдөө нэг юм ямар нэгэн байдлаар хин нэгнээс сонссон мэдээллийг жоохон шалгах хэрэгтэй шүү. Хин нэгэн танд худлаа хэлж иж магадгүй. За ямар нэгэн байдлаар те энэ харилцаанд чинь нэг юм сэрэмжтэй байдал бас хэрэгтэй байгааг бол анхааруулж байна. За тэгэнгүүт давхар бас гинт сайн надад орж ирсэн мессеж нь тэгэхээр Ace of Swords гарч ирсэн гэхээр магадгүй энэ 4 сард 3 дугаар группыг сонгосон хүмүүс дунд маань
энэ тэндээс ямар нэгэн мэдээ хүлээж байгаа хүмүүс байгаа бол тэр мэдээ чинь бол энэ 4 сард л ирэх магадлал маш өндөр харагдаад байна. Ямар нэгэн бичиг баримтны хариу ч гэдэм үү те шалгалт шүүлгийн хариу ч гэдэм үү иймэрхүү зүйл байгаа бол энэний хариу бол энэ 4 сард бас ирэх хил чимээ ирэх бол магадлал маш өндөр харагдчихээн. За тэгээд давхар бас анхаарах ёстой зүйл маань энэ нөгөө Queen of Cups болон Queen of Wands хоёр үзэр маань доошоо хараад гараад ирсэн байна. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл мэдрэмж болон эрч хүч гэдэг зүйлийг өөртөө итгэх итгэл болон сэтгэл хөдлөл гэдэг энэ зүйлийг ерөөхдөө энэ 4 сар жоохон орхигдуулах гээд байна. Өөрийгөө жоохон гээх гээд байна. Яг та юунаас эрч хүч авдیں۔ Нэг сайхан халуун аяг кофе уухаар тий нэг юм итгэл эрч хүч гэдэг зүйл чинь нэмэгддэггүй. Нэг 50 байдал гэдэг зүйл чинь нэмэгддэггүй. За эсвэл найз нөхдөдөө уулзах уу тий яг юунаас эрч хүчийг авдаг юм бэ? Яг юунд нэг юм итгэлтэй болдго юм бэ? Энэ зүйлийгээ жоохон хийгээд өөрийгөө жоохон хойш тавихгүй байх тал дээр энэ 4 сар дээр анхаарахгүй бол нэг юм өөрийгөө жоохон орхигдуулаад байгаа энерги мэдрэгдээд байгаа учраас өөр дээр илүү жоохон анхаарал өгөх хэрэгтэй байх юм байна. За тэгээд ерөөхдөө ингээд гарч ирсэн 3 дугаар групп дээр маань гарч ирсэн хөзрүүдээ ингээд харах юм бол энэ 4 сард маань гол анхаарах ёстой зүйл нь болохоор өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг удирдах хэрэгтэй байх нь байна. За тэгээд бодит байдлыг олж харах хэрэгтэй. За тэгээ ямар нэгэн мэдээлэлд илүү нэг юм сэрэмжтэй хандах хэрэгтэй байх нь байна. За тэгээд хостой хүмүүс маань болохоор хосын харилцаан дээр шинэ энерги орж ирэх учраас тэрэнд ингээд нэг юм гацсан асуудлуудаа тий дор нь шийдэх хэрэгтэй. За тэгээ шинэ мэдрэмжээр илүү халамжтайгаар эмэгтэй тал нь илүү халамжтайгаар эрэгтэй тал нь илүү тайван байхаар ерөөхдөө энэ хосын харилцаагаа удирдах авч явах хэрэгтэй байх нь байна. За хосгүй хүмүүс дээр маань бол яг харахгүй шинэ хүн бол гарч ирэхээр за илүү нэг юм шинэ хүсэл эрмэлзэл гэдэг зүйл бол гарч ирэхээр төрхөөр бол харагдаж байна. Гэхдээ бодитоор сонголт хийх шаардлагатай байгаа учраас тэр хүнийхээ та магадгүй өөрийнхөө тэр хүн ингээд татагдаад байгаа зүйлээсээ түр хоошин тавьж байгаад яг тэр хүнийхээ нэг бодит байдлыг нь бас олж харж иж шийдвэр гаргавал илүү зүгээр байгаа шүү гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирж байна. За тэгээд ерөөхдөө миний нэмэлтээр бас хэлэх юм нь болохоор 8 зос гарч ирсэн учраас яг өдийг хүртэл тессэн зүйл чинь, өдийг хүртэл хөдөлмөрлсөн зүйл чинь, төвчсөн зүйл чинь илүү нэг юм юу гэдгийг үр дүн гэдэг зүйл нь энүүхэн энд байгаа шүү. Тэгэхээр илүү тууштай байгаад өгөөрэй, илүү төвчээртэйгээр илүү хүлээцтэй байгаарай гэдэг зүйлийг бол сануулж хэлмээр байна. За ингээд 3 дугаар группийн маань бол уншлага дууслаа. За ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таартай.